Монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Томцгийн цагаан. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүгдийн амар амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол улсад бараг танихгүй хүн байхгүй, эдийн засагч, эрдэмтэн, багш, ардсан хөдөлгөөний өдөртөгчдийн нэг Монгол улс зах зээл өмч өвчлөл рүү шилжихэд түүнийг үндэслэлсэн, загламаасан эцгэн гэж хэлж болох алдартай даваад орж ийм гам болд өргөдөж ирсэн байна. Тэгээд урилгыг хүлээж авсан их баярлалаа. Даваад оржийн гам болд Монголын эрд эдийн засагч, улс төрч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор. 1990-ад оны ихэнх үеийн эдийн засгийн ардчилсан өөрчлөлтийг гардан хэрэгжүүлэгчдийн нэг. Монголын үндэсний ардчилсан намын анхны дарга 1990-аас 1992 онд Монгол улсын тэргуун шадар сайдаар ажиллаж, зах зээлийн эдийн засаг шилжих бодлогыг идэвхтэй явуулж, шинжилгээний ажлыг удирдсан. 1992-оос 2000 онд улсын хурлын гишүүн, парламентын эдийн засгийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан өдгөө ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Бид энэ номоо 50 бот номыг 2 бот ном болгоод монгол хэл дээр хэвлүүлсэн байгаа. Тэгээд 50 хүний амьдралын тухай. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн гол сэдэв бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 дахь удаа сонгогдоод байгаа Дональд Трампын хэлэлцээний урлаг гэж орчуулсан байсан. НЭПКО. Тэгээд Art of the Deal гэж ном энэ хүний хэлэлцээний урлагийн талаар бичсэн энэ сэдвээр өнөөдөр ярилцъя гэж өрсөн юм аа. Тэгэхээр урилга хүлээж авсан баярлалаа. Та энэ номыг уншсан байх. Тэгээ та энэ оршил болгоод 3 өгүүлбэр хэлэх үү. За баярлалаа. Ийм сонирхолтой нэвтрүүлгийг санаачилж, зохион байгуулж тэгээд энэ санаачилгынхаа хажуугаар монголчууд бидний хувьд маш их ач холбогдолтой ийм бизнесийн сонгодог ийм 50 бүтээлийн тухай анх удаа монгол хэлний орчуулагдаж гарч ирж байгаа ийм номтой холбоотой ийм ярилцлага зохион байгуулж эхэлсэнд туйлын их баяртай байна. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Джобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Тэгэхээр энэ ном бол зөвхөн бизнес эрхлэгчдээс гадна ерөөсөө нийгмийн идэвхтэй гишүүн хүн бүрт зориулагдсан. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийг урагшлуулдаг хүмүүс бол бизнес эрхлэгчид байдаг. Тэр entrepreneur гэдэг монголоор орчуулахад олон янзаар орчуулад жоохон тийм төрөлцсөн явдал байгаа. Тэгэхээр тэр эрсдлээс бизнесийг бий болгодог тийм бүтээл сэтгэхүйтэй
одоо эрсдлээс айдаггүй одоо зохион байгуулдаг менежер одоо олон талын авьяастай хүмүүсийн тухай ийм одоо ном л доо. Тэгээд зүгээр сонирхолж хэлэхэд бол монголчуудын одоо дийлэнх олонх нь бол амжилттай бизнесмен болох тийм сонирхолтой байдаг. Хөгжиж байгаа орнуудад бол тэр хувь бол хамаагүй бага байдаг. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ одоо дэлхийн түүхийг бүтээлцсэн алдартай одоо 50 бизнесийн нэг болох одоо Дональд Трампын Out of the Deal буюу хилцээний урлаг гэсэн энэ номыг та уншсан байх. Тэгээ энэ одоо хэсгийг энэ чаптрыг энэ номыг уншаад одоо танд ямар сэтгэл төрөв, юуг онцолж хэлмээр байна уу? Манай телевиз үзэж байгаа бүх хүнд хамааралтай мэдхгүй хүн байхгүй шүү дээ одоо Дональд Трампыг чинь. Тэгэхээр энэ тэр ном бол 2017 онд ерөнхийлөгч болохоос өмнө бичигдсэн ч гэсэн өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тийм бүтээл учраас бас их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Дональд Трамп 1946 оны 6 дугаар сарын 14-нд Нью-Йорк хотод төрсөн үл хөдлөх хөрөнгийн магнат, реалити шоуны од улс төрч. 2017-оос 2021 онд Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч, 2025 оноос Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч. Make America Great Again буюу Америкийг дахин агуу болгох ураны эзэн. Twitter буюу X-д маш идэвхтэй fake news гэж байнга хэлэх дуртай, хан барих, тариф тавих хоббитой. America First бодлогын автор, долчондоо Америкийн хамгийн алдартай Гелам шуугаан дагуулсан бизнесмэнээс ерөнхийлөгч болсон. Одоогоор түүний ерөнхийлөгчийн ажлыг дүгнэхэд эрт байгаа ч өдөр бүр олныг гайхшруулж алмаар улсын шийдвэр гаргадагт нь дэлхийн нийтээрээ тассаар байгаа. За юугүй Трампаараа одоо энэ үндсэн сэдвүүрүүгээ орохоос өмнө бас нэг ганц хоёр санаа хэлчмээр байна. Энэ номонд бол зөвхөн нэг сүүлийн 20-30 жил юм уу 40-50 жилийн хугацаанд амжилтанд хүрсэн хүмүүс бас энд ороогүй. Хамгийн одоо детальд нь гэхэд бол бүр одоогоос 150 гаруй жилийн өмнө тодорсон бизнесмэнүүд тэр үеийн одоо ард түмэн интернет гэж байхгүй, телевиз, радио гэж байхгүй үед зөвхөн одоо юм цаасан сонин хэвлэлээр мэдээ тардаг радиоч гэж бараг байгаагүй. Ийм үед дэлхийн одоо тэргүүний гэж ярьж байсан улс орнуудын иргэдийг тэр олон сая бизнесмэнүүдийг бас чихийн дэлдийл гэж нүдийн бүлтийл гэж айгүй их тэм сонирхолтой сенсац тарьж байсан. Үнэхээр энэ ном бол зөвхөн бизнес эрхлэгчдээс гадна төр засгийн улс орноо өөдөн татъя гэж бодолтой одоо жирийн иргэнээс авахуулаад төр засгийн бизнес эрхэлдэг бүх хүмүүст хамааралтай. Тэгэхээр энэ номыг уншсан хүн болгонд санаа төрнө. Тэгэхээр өнөөдөр бид нар бас халихгүйгээр одоо Трампынхаа одоо тэр бизнес хийх хилцээ хийх урлагийн талаар төвлөрч ярихыг одоо санал болгож байна. Хүлээж авна уу? Хүлээж авч байна. Тэгээд энэ товчлоод энэ санааг хүлээж авахын хажуугаар одоо сүүлийн жилүүдэд ялангуяа залуучуудад их сонирхол татдаг Стив Джобс ч юм уу, одоо Элон Маск ч юм уу бас л их дуулаантай зөвхөн нэгээр сайнаар муугаар ингэж үнэлэхэд их төвхтэй ийм хүмүүсийн тухай байгаа. Зүгээр энэ номыг олж авч уншаарай, танилцаарай. Одоо дутууга гүйцээгээрээ мэдээллээрээ өөрийгөө тарих толгой бодол санаагаа хариуцуулаарай гэдгийг ингэж хүлээх гэсэн юм аа. Иргэдэд, уншигчдад, телевиз үзэгчдэд сонирхуулахын тулд ямар нэгэн оршилгүйгээр Трамп гэд хэлэхэд бол ямар ч хүн энэ хийм, энэ хаанаас гараад ирсэн хүн юу юм гэж хинч асуухгүй. Тэр дэмжиж болно, эсэргүүцэж болно, тэр хүн таалагдж болно, үгүй байж болно. Ямар ч л байсан бүх дэлхийг өнөөдөр юу гэдэг л чихийн сэртийл гэж ингээд бүлтийл гэж гайхшруулж одоо эерэг болон сөрөг маш их олон төрлийн сенсац тарьж байгаа хүний нэг шүү дээ. Тийм учраас өнөөдөр энэ урилгыг хүлээж авахдаа би бол шууд ингээд зөвшөөрё. Ямар ч байсан ярья. Тэгээд өөрөө бол би урд өмнө Трампын тухай их дээр үед сонсож байсан. Эзэн анх сонсч ирсэн. Ер нь бол үннийг хэлэхэд бол 90 оноос хойш бүгд бол яг гэвэл 90 оноос өмнө албан ёсоор тэр үеийн зөвлөлт холбоот улсад ч одоо бидний үеийн хүмүүсийн дийлэнх нь хуучин дандаа социалист орнуудад сургууль боловсрол одоо төгсөж эзэмшиж ирж байсан юм хүмүүс байдаг. Тэр үед Трампын хамгийн гол нь урлаг одоо 8-ны урлаг. Одоо 8 гэдэг нь бол өнөөдрийн бидний Монгол орчуулгал юм л да. Энэ бол өөрөө 8 гэж ганцхан тэр зийл гэдэг үгний зөвхөн нэг хэсгийг нь орчуулах. Тохиролцоо, уян хатан хэлэлцээ дайрлжааг одоо бизнес талаас нь ярих юм бол ямар ч байсан хоёрондоо сонирхолтой хүн сонирхлоо уралдуулж хагаад дундынхаа нэгэн хувилбарыг гарч ирээд
За тохирлоо шүү гэдээ одоо тохиролцоо гэж хэлж болно. Энэ юмны урлаг гэдгийг одоо хэлсэн тийм номоо анх 1978 онд намайг одоо 4-р курсэд өнгөж оюутан болж байхад энэ хүн тэр үедээ 30 наснда ийм номыг биччихсэн юм байлээ л дээ. Хэлэлцээрийн урлаг. The Art of the Deal ном нь 1987 онд хэвлэгдсэн Дональд Трампын хамгийн алдартай ном бөгөөд түүний нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Намтар дээр үндэслэсэн бизнес зөвлөмж хэлбэртэй Трамп өөрийн үйл хөдлөх хөрөнгийн томоохон төслүүд болох Trump Tower, Grand Hyatt зэргийг хэрхэн хэлэлцээр хийж амжилттай хэрэгжүүлснээ өгүүлдэг. Гол зөвлөмж нь томоо сэдэг, эрслээс хамгаал, сонголтоо нэм, зах зээлээ мэд, давуу талаа ашиглаж, байршлаа сайжруулж, сурталчилгаа хий, тэмц, амлалтаа биелүүл, зарлаа хян, таашаал ав. Энэ ном нь Трампын амьдралын туршлага, том бизнесийн хэлэлцээр хийх арга барил, сэтгэлгээний онцлогийг харуулдаг. Олон хүнд урам зориг өгсөн ч зарим нь хэтэрсэн попрол гэж шүүмжилдэг. Тэгээд энэ номондоо бол хэлсэн байлээ л дээ, хүн болгон өөрийн сайн муу талтай. Би бол өөрөө бараг одоо солиотой юм шиг наймаалцдаг. Одоо саяхан хэлсэн энэ утгаараа жийл хийдэг. Бүр тийм донтой гэж өөрийгөө бичиж эхэлсэн байж байгаа юм. Тэгээд тэрийн ч бол ер нь бүх амьдралынхын туршид одоо өнөөдрийн байгаа байдал хүртэл үнийг харуулж нотолж байгаа юм л да. Тийм учраас бол үнэхээр их сонирхолтой байсан. Тэгээд оюутан байхдаа хүртэл бусад хүмүүс бол спорт, урлаг эсвэл одоо тэр үед Америкийн нийгэмд чинь комикс гэдэг юм зурагтай юм цуврал сэтгүүлүүд гардаг байсан. Үе тэнгийнхэн тим юмыг сонирхож харж сууж яхад мань хүн бол дөнгөж оюутан болцсон хүн. Дандаа дуудлага худалдааны ялангуяа үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа гэдэг чинь гол төлөв дампуурсан санхүүгийн хүнд байдалд орсон объектуудыг хураагдсан одоо ямар нэгэн тийм шүүхийн шийдвэр гарсан тийм объектуудыг албсан одоо албадан дуудлага худалдаагаар оруулдаг объектуудын жагсаалтыг дандаа гүйлгдэг. Тэгээд ой сайтай тэрийг хараад хэсэг хугацааны дараа зарлагдахтаа ийм байсан. Ямар үнээр борлогдов, хэн ямар ашиг олов, авсан эзэн нь юу хийв, яаж тэрийг алдаагийн засан залруулж яаж сайжруулав, эсвэл сайжруулж чадаагүй бол жохом яагаад вэ? Ийм юмыг бол бүр тэр багаас оюутан байхасаа бүр донтон шүтдэг байсан гэдэг нь ингээд амьдралын туршид тэр хүний хийсэн одоо унаж бүдэрчж явсан. Гэхдээ өнөөдөр ийм том хүн болсны. Гэхдээ энэ хүн чинь одоо миний мэдхээр бол баг 50-60 удаа одоо дампуурч ирсэн бизнес нь. Тэгээд унд босоод. Тэгээд хамгийн сүүлд нь юм алдартай болсон. Гэхдээ тэр одоо тэр Art of the Deal гэдэг нэмэх ном байдаг л. Тэгээд би тэрний ингээ яг оройгоор үзүүлье гэсэн чинь олж чадсангүй манай номын санд байгаа. Гэхдээ тэр хүний бас нэг онцлог байгаа юм л да. Өөртөө хит хитгэлтэй. Тэгээд одоо ингээд сурвалжлагч асуугаад ингээд таны унших дуртай ном гэсэн чи өөрийнхөө номыг бичсэн. Би тийм хүн анх удаа үзсэн л. Тэгэхэд тэр өөртөө хитгэлтэй, өөрийгөө рекламддаг, тэгээ бууж өгдөггүй. Тийм олон дампуурсан хэрнээ босоод ирсэн. Тэгээ энэ ер нь ингээд Трампын талаар ярихад одоо танд ингэ хэлэхэд энэ тэгээ Монголд одоо яг хэрэгтэй энэ номноос одоо ямар санаа байна вэ? За хүнтэй ер нь хилцээ хийх аймаалт гэсэн нэг тийм санаа хэлж байна тийм ээ. Тэгээ өөр одоо та эдийн засгийн хүний хувьд одоо ер нь яриа хилцээний замаар л асуудлыг шийддэг, наймаалцдаг. Тэгээ их өөр хүмүүс онцлогтой хүн л дээ. Тэгэхээр ингээд таны амьдралтай холбоотой ч юм уу, Монголын амьдралтай холбоотой ч юм уу яг ингээд нэг холбоод хэлчихээ тийм жишээ байна уу? Энэ хүний Монголын хөрсөн дээр амьдарч байгаа хүний хувьд гэх юм бол ингээд яриа дэлгээд явбал маш их олон юмнууд анзаарагдаж байгаа. Одоо анх түүхээс нь үзэхэд аав ээж хоёр нь хоёулаа Америкийн нутаг руу нүүж дөрвөж очсон цагаачдын гэр бүл. Аав нь Герман. Одоо Трамп биш, Друмф гэдэг нэртэй байж байгаад тэгээ англи хүний сонорт бол тийм их гоё сонсогддоггүй учраас үлд нь Трамп гэдэг нь бол одоо нэг бөмбөрийн дууч юм шиг нэлээд одоо хэнгэнсэн хүчтэй сонсогддог тийм овгийг засаж одоо овгоо жоохон өөрчилж авсан түүхтэй. Ээж нь Шотланд гаралтай бас их тийм бололцоотой айлын эмэгтэй, маш их нямбай, маш их цэвэрч, ариун цэвэр болон тийм тансаг зүйлийн мэдрэмж
маш их өндөртэй. Тэм ч учраас хожимын хойно Трамп Тауэраа барихдаа эсвэл тэр хаяат зочид буудлыг барьсан одоо хамгийн алдартай Атлантик Ситигийн тэр том барилга байшингуудыг барихад бол хаанч очиход бол ямар ч одоо хэр буртагны улмөр байхгүй дандаа гялалтсан гэрэл ойсон хамгийн гой тансаг их тийм буйтхан юм харагддаг. Тэрийг бол би ээжээсээ авсан. Герман хүний аавынх нь одоо өөрт нь өгсөн зан чанар гэх юм бол маш их ажилсаг. Одоо Германы машинууд ямар байдаг вүлээ? Германы технологиор одоо Mercedes Benz, BMW гэдэг юм Audi гэдээ ярих юм бол ямар ч хүн өнөөдөр манай монголчууд бүгд машин барьдаг болсон. Германы эд зүйл, бараа, техник, технологи тэрийг бүтээж байгаа хүмүүсийн сахилга, ухамсар маш их ууггүй ажилсаг зан чанар нь энэ Трампд бол өөрт нь шингэсэн гэж өөрөө бас тэр номондоо хэлсэн байдаг. Тэрийгээ бүр мэдж идэг. Би бас тийм гаралтай гэдгээр бахархаж байсан. Дээрээс нь нэг сургуулиагаа дуустал яваагүй ч гэсэн бүтэн 3 сургууль дамжиж суралцаад төгссөн байдсан байна. Энэ нь өөрийнх нь тэр нэг онгороо гэхүү өөрийгөө бас ингэж харуулах, сурталчлах одоо зарим хүмүүсийн ярьдгаар өөрөө онгорч, өөрөө бахархах, өөрийгөө хитрхи дүвийлгэх гэдэг зан чанарууд нь бас орж ирсэн байх магадaltaй. Би томтоогоосоо гадна цэргийн сургуульд академид бас суралцж байсан. Тэндээс бол өөрийгөө нэлээд түрэмгий за арайч нэг тийм одоо юу гэдгийг байгаа зодтолдог, бусдыг үүмүүлдэг гэдгээрээ биш. Ер нь нэлээд зоригтой, түрэмгий, удирдах одоо лидер чанартай байсан гэдэг нь бол ингэж харагддаг. Тэгээд дараа нь санхүүгийн сургуульд явж хагаад Америкийн тэр үеийн хамгийн сайн одоо энтерпренеурууд гэж ярьдаг. Одоо манайхаар бол овсгой, сэргэлэн, удирдах, ажлыг зохион байгуулж чаддаг ийм хүмүүсийг энтерпренеурууд гэж ярьдаг. Ийм энтерпренеуруудын суралцдаг байсан хамгийн алдартай сургуулийг бол төгссөн байдаг. Тий. Вартны бизнес скул төгссөн. Охин нь бас төгссөн. Бас үнэхээр удам судар авсан боловсрол тэр бүгд нь бол үнэхээр нөлөөлсөн байгаа л да. Тэгээд тийм учраас энэ номыг уншихад хүртэл тэр номон дотор нь тэр хүний одоо энэ магадгүй ерөнхий олж авсан аав ээжийн өгсөн зүйл гэр бүлдээ бас их олон хүмүүжил эн чинь 5 хүүхдийн 4-т нь болж төрсөн. Тийм учраас том ах эгч нар нь бол бас их олон юм хүмүүс ярьдаг, зааж өгдөг байсан байж магадгүй. Хүүхэд нь арай залуу отхон болох тусмаа том ах эгч нарынхаа амьдралаас илүү их түргэн сурдаг, илүү овсгой сэргэлэн болдог гэсэн нэг тийм яриа онол байдаг. Тэрүүний бас нэг жишээ нь бол энэ Трамп өөрөө бас мөн байгаа юм. Тэгэхээр тийм хилцээний урлаг ном дээр одоо урд нь бичсэн ч гэсэн юу гэж хэлж яах вэ гэхээр тэр хүмүүстэй хилцээ, яриа хилцээ, наамайлцж явахдаа юу хийх гэж байгаагаа ерөөсөө мэддэхгүй байх нь чухал гэж бичсэн байгаа юм л та. Тэр нь яг бизнесийн амжилт болоход нөлөөлсөн баг. Гэтэл өнөөдрийн бас ерөнхийлөгч болчиход жоохон халиад ярихад бас яг тэр шин чанар нь илэрч гэнэ үү? Тий. Мань хүний бол ингэж хэлж байгаа нь одоо ямар нэгэн одоо жишээлбэл бараа 8 ч юм уу одоо ялангуяа үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол энийг л авахгүй бол би одоо өөхөх гээд байна гэж бүр тэгж улаярж байгаа байдлаа хизээж харуулж болохгүй шүү. Энэ бол бизнес одоо тэр зийл юм уу энэ 8 хийхэд хамгийн том алдаа. Тэм учраас яах над ирвэл тэр үз, ирэхгүй бол тэр үз хэнэггүй маягаар тэгтээ яг би тэрнгүй ийм салбарын бизнес хийж байгаа юм бол энэ объектыг чинь авах юм бол би бас юм болгож чаднаа. Зүгээр авна уу байна уу одоо өөрөө мэд гэдэг маягаар ханддаг нь өөрөө бас бизнес юм 8 хийхэд их том ач тустай зүйлээ гэж хэлсэн байдаг. Тэгээд ч одоо заримдаа бол мэдээж хэрэг амжилттай дээшээ явж байгаа компанийг тэр хүн ч авахгүй шүү дээ. Тийм компаниг хинч зарахгүй. Ямар компанийг зардаг уу гэвэл эсвэл барилга объектыг зардаг вэ гэвэл дампуурж байгаа хүнд байдалд орцсон мөнгөгүй төлбөрийн чадваргүй болсон компаниудыг л авдаг. Тий одоогийн нөгөө тэр Нью-Йоркт байдаг одоо Трамп Тауэр үзчихсэн баг. Тэгсэн. Тэр Трамп Тауэрыг чинь бараг нурж унах гэж яхад нь 1 сая илүү 2 сая доллараар аваад сүүлдээ бол 400 сая хүргэсэн ийм одоо үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлсэн хүн байхгүй. Цорын ганц хүн би гэд хилцсэн байгаа л та. Bonvit Taylor гэдэг объектыг хөдөлж авч байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэрнийг Тэгтээ тэр объектыг авахаасаа өмнө тэр Трамп Тауэрыг барихаасаа өмнө тэр Commodore гэдэг том зочид буудлыг анх авсан. Тэр нь өөрөө яг түрүүний өөрөө чи хэлдгээр
сургуулаа дөнгөж төгсөөд 22 настайдаа сургуулаа дүүргэж төгсөөд аавынхаа тэр Трампынхаа байгууллагад ажиллаж байгаад аав нь бол өөрөө бас үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. Тэгвэл тийм хямдхан төсөр тийм ч баян биш одоо дундаас доош орлоготой хүмүүсийн районд байдаг тийм барилга байшингуудын бизнес хийдэг хүн байсан байлаа. Тэгэл өглөөнөөс аваад орой болтор хүүгээ дагуулад тэр байшин барилгуудаараа явдаг, бас зааж өгдөг, харуулдаг, амьдралын зовлонгийг хуваалцдаг байсан. Тэгээд тэр хүн аавыгаа дагсаар байгаад би Нью-Йорк хотын хамгийн том, хамгийн алдартай, хамгийн одоо алдартай объектыг би барина гэсэн тэр мөрөөдөл тэр үед нь төрж авсан. Тэгээд тасан туршдаа хийж аваад 25 жилийн туршид хамгийн том гэдэг рекордонд багтаж ийсэн объектыг тэр хүн барьсан. Сая энэ намаар Нүүбийн чуулган дээр Трамп ерөнхийлөгч үг хэлэхдээ би энэ одоо Нүүбийн байшинг байх гэсэн чинь надад өгөө. Сая ингээ явж ирсэн чинь лифтэнд гацаад одоо хүртэл ийм байна гэж шүүмжлэлтэй хандсан шүү дээ. Тэгээ өөртөө хитрхи ихтэй юм шиг заримдаа ингэж харагдаад байдаг. Үнэхээр тэгээд түрүүний хэлдэг өнөө Бонвит Тауэрыг дампуурсан байхад нь аваад тэгээд Трамп Тауэраа болголоо шүү дээ. Трамп Тауэрыг барихээс өмнө одоо шүлсэн гоожж ийсэн энэ их чухал газар байна гэж үзэж ийсэн маш их олон өрсөлдөгч байсан. Хамгийн гол нь хотын захиргаа ер нь Америкт бол хууль их хатуутай. Маш их олон зуун зохицуулалттай. Техникийн, технологийн, нийгмийн, зохион байгуулалтын тэр дэд бүтцийн маш их олон зохицуулалттай. Тэгээ ихэнх хүмүүс бол бараг дотор нь мухаа болоод энэ бол дийлдэгчгүй юм байна, бүтгэжгүй юм байна. Ядахта тэр хуучин байж исэн тэр байшингийнх нь яг хажуу талын подъездд нь Tiffany гээд хамгийн тансаг бриллиант, diamond нэг алмаз эмэгтэйчүүдийн нэг ангарааны хамгийн үнэтэй бараа зардаг нэг том одоо мухлаг гэж хэлвэл монгол хүнээр бол доромжилсан болно. Гэхдээ нэг давхурт нь тийм том дэлгүүр байсан. Тэгэхээр тэр объектыг худалдаж авахд тэр Tiffany-гийн эзэд нь энэ байшингийн дээшээ явж байгаа агаарын орон зай бол минийх чи тэгээд яах юм гэж хэлээд тэрнтэй хүртэл тохиролцоонд орж тэр өндөр байшинг дийл хийгээд тэгээд бүгдийг зохицуулна гэдэг тэгээ үнэхээр зохицуулж чадсан. Тэгэхээр яриа хэлцээ хийж чадвал ерөөс ямар ч асуудлыг бол шийдэж болно гэж хэлэх гэж байна да тийм үү. Тэгээд өөрөө бол донтой гэж хэлдэг нь ихэнх хүмүүс бол өөрөө одоо их төвөгтэй баг одоо энэ амжилтанд хүрэхгүй дээ гэж бодож исэн зүйлийг сонсох юм бол улам улайрдаг. Энийг тэгвэл би л ганцаараа шийдэж чадна. Хүндрэл байх тусмаа энэ бол амжилтын үндэс. Энийг хийж чадаагүй юмыг би хийж чадна гэдэг бүр залуугаасаа тийм одоо бидний ярьдаг бол амбицтай хүн байсан учраас тэр амбицаа хэрэгжүүлж чадсан. Хэлэлцээрийн урлаг. The Art of the Deal ном нь 1987 онд хэвлэгдсэн Дональд Трампын хамгийн алдартай ном бөгөөд түүний нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Намтар дээр үндэслэлсэн бизнес зөвлөмж хэлбэртэй Трамп өөрийн үйл хөдлөх хөрөнгийн томоохон төслүүд болох Трамп Тауэр, Гранд Хаят зэргийг хэрхэн хэлэлцээр хийж амжилттай хэрэгжүүлснээ өгүүлдэг. Гол зөвлөмж нь томоо сэдэг, эрслээс хамгаал, сонголтоо нэм, зах зээлээ мэд, давуу талаа ашиглаж, байршлаа сайжруулж, сурталчилгаа хий, тэмц, амлалтаа биелүүл, зардлаа хян, таашаалав. Энэ ном нь Трампын амьдралын туршлага, том бизнесийн хэлэлцээр хийх арга барил, сэтгэлгээний онцлогийг харуулдаг. Олон хүнд урам зориг өгсөн ч зарим нь хэтэрсэн боврол гэж шүүмжилдэг. Трамп одоо ерөнхийдөө бизнесмен байхдаа ингээ хөдөө гадаа явж байгаад тэг гой мод харагдчихлаа. Айлын хашаандч байсан хамаагүй гой мод байх юм бол мөнгө хайрлахгүй ингээд зөөгөөд тэг аваачаад одоо ингэж тарьсан гэ. Тэгээ одоо мод тарих ургуулах дуртай энэ гээд бас ингээд Трамп Тауэрыг дотор нь орох юм бол одоо манай монголчууд бас зарим хүмүүс нь хөрхөө очиж чадаагүй ч гэсэн зарим хүмүүс нь бас очиод хартсан байгаа байх. Ягаад гэвэл байшин дотор нийл гантгаар хийсэн усан оргил ууртай одоо энэ жангл одоо халуун орны гой цэцэрлэгт ороод ирвүү юу болов гэдгийг бүр ингээд гайхширгаар цочрохоор хамгийн тансаг барааны дэлгүүрүүд бүцикүүтэй лангуунуудтай тэгээд дээд талд нь хамгийн одоо Америкт алдартай жүжигчид хамгийн өндөр орлоготой тэр humтнууд тэр Трамп Тауэрын барилга байшингийн түрээслэхийг аваад эзэмшиж ангиж амьдрал суудаг. Тэгэхээр бол би хэрв юм хийх юм бол дандаа топ 1-р 2-р зэргийн юмыг л хийн гэдэг байсан. Тэгээд тэр өөрийн чинь мод Флоридад сүүлд нь нэлийн сүүлд бас нэг хүний газрыг аваад очих. Тий, Mar-a-Lago.
тэнд бас л нэлээд баян тухайн үедээ баян байж байгаа сүүл рүүгээ ингээд дампуураад тэгтээ хэд хэдийн дампуурж ийсэн ч гэсэн маш сайн хатуу наймаалцаж бүр унжиж дуулж уйлж бараг харуулж агаад тэгээ маш их боломжийн үнээр худалдаж авсан тийм түүхтэй тэр юугаа. Тэгээд хувийн маш их тансаг клуб байр болгож тэндээ бас ингээд найз нөхдөйгөө дууддаг бас янз бүрийн яриа харилцаа хийдэг тийм объект болгосон. Ашиглаж байгаа. Гэхдээ ингээд бизнесмен Трамп бол одоо би андуураг бол 50-60 удаа дампуурсан. Тэрний нэг юу нэхэд одоо тэр Атлантик Ситид байдаг. Одоо тэр зочид буудал, казино ингээд маш олон ингээд юмуд бас дампуурч исэн л дээ. Тэр болгон дээр ингээд бас бууж өгөхгүй гэж. Ер нь өөрөө их зөрүүд хүн тэрийг бас өөрөө ингээ хүлээн зөвшөөрөөд хэлж байгаа. Би бол их өөрийгөө хэлэхдээ бол нэг зөрүүд гэдэг үг хэрэглэхгүй байгаа. Би их залчимч хүн гэж ингэж ярьж байгаа юм л да. Би их залчимч хүн. Хэрв би одоо монголчуудын одоо залуучуудын бүдүүлгээр ярьдгаар өөрийг нь хулигдуулсан гэсэн одоо юу гэдэг намайг залдчихлаа гэдэг тийм мэдрэмж төрөх юм бол би ерөөсөө тэр үнтэй байсан ч зардал гарсан ч тэр хуульчдыг, шүүгчдийг одоо юу гэдэг байгаа хууль өмгөөлөгчдийг аваад өөрийнхөө зөв гэдгийг нотлохын тулд бол юу ч хийхээсээ буцахгүй байдаг их байлдагч тийм тууштай зөвтгөгч тийм хүн гэдгийг ингээд харуулж ирсэн л да. Тэгээд зочид буудлын ер нь үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь дандаа зочид буудал эсвэл орон сууц эсвэл офисын барилга байшингууд бол байдаг. Атлантик Ситийн эцэстээ бол их ашигтай болсон. Маш их ном уншдаг, их олон юм хардаг. Тэгж төлөвлөдгүй дандаа амьдралын жишээнээс сард их гярхай одоо тийм ажигч их сэргэлэн хүн. Конрад Хилтоны түүхийг хараад ингээд зөвөр үзэж ийсэн байна. Тэр казино зочид буудал ажилуулдгийг бол мэддэг. Конрад одоо ч гэсэн их том зочид буудлын том компаниудын нэг шүү дээ. Дэлхийн сүлжээ. 140 гаруй зочид буудал яг Трампын тэр үед байхад нь одоо бүр илүү ч болсон баг. Хилтон 140 гаруй зочид буудалтай атлаа Хилтон компани орлогынх нь 40%-ийг хоёрхан казино Лас Вегаст байдаг хоёрхан казиноноос олдъё гэж сонсонгуудаа Атлантик Ситид казино ажилуулах ёстой байна гэж шийдсэнийг тэр нь амжилтанд хүргээд тэр хүмүүнээ төрөвчийнхаа тэр дампуурах, алдах тэр юмнуудаа засаж залруулаад тэгээ боссон гэж өөрөө энэ бичсэн байна. Тэгвэл энэ хүний бас тэр хилцээний урлаг нь өнөөдөр ч гэсэн хэрэг болж байгаа юм шиг харагдаж байгаа юм л да. Одоо шиг худалдааны даан гэл одоо үн тарифыг баахан ингээл яриад ишиж явж хилцээ болж өрч ишиж Аз руу, Япон руу, Солонгос руу ингээд зүүн өмнөд Азаар хятадтай уулзаал яриа хилцээ хийгээл яваад иш. Худалдааны дайн. Энэ асуудлын гол нь Америкийн нэгдсэн улс болон Хятад улс хоорондын маргаан бөгөөд Трампын America First бодлогын нэг хэсэг юм. Энэ дайн 2018 онд Трамп Хятадаас импортлох бараанд 25% хүртэлх татвар тавьснаар эхэлсэн. Үүний эсрэг Хятад улс мөн Америкийн нэгдсэн улсын экспортын бараанд өндөр татвар тавьсан. 2020 он хоорондын ойлголцоод хүрч гэрээ байгуулснаар тарифын зарим хэсгийг бууруулсан ч ихэнх нь хэвээр үлдсэн байдаг. Америкийн нэгдсэн улсад инфляц өсөж бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй асуудал үүссэн ч Трамп амжилттай үйл ажиллагаа гэж үздэг. Дайны 2 дахь үе нь 2025 онд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдоод бүх улсад 10% суур тариф тавихаар мэдэгдснээр ихэлсэн бөгөөд үүн дээрээ Хятад улсад 60 хүртэлх хувийн татвар тавина гэснээсээ заримыг хэрэгжүүлсэн. Энэ дайны шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдлыг бууруулах гэж тайлбарладаг. Мөн зөвхөн Хятад бус Канада, Мексик, Европын холбоо бусад олон улсад ч өндөр тариф тавьж эхэлснээр худалдааны дайн 2 гэж нэршил гарсан. 2025 оны байдлаар Америкийн нэгдсэн улсын дундаж тариф 27% хүртэл өссөн нь сүүлийн 100 жилд хамгийн өндөр байгаа юм. Хятадтай зарим тохиролцоо хийсэн ч ихэнх тариф үргэлжилж байна. Товчхондоо Трампын худалдааны дайн бол тариф ашигладан Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэлийг хамгаалах, Хятадын эдийн засгийн тэлэлтээс хамгаалах бодлого бөгөөд Америкт амжилт гэж үздэгч эрхээ даяар инфляц, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэрэг сөрөг нөлөөтэй маргаантай сэдэв юм. Тэр энэ хүний тухай бичсэн энэ ном болвол дөнгөж сая 20 хэдэн 88 онд гарсан ном юм байл л да. Одоо энэ 50 эрдэмтэд анх удаа хоёр шинжлэгдээд байгаа. Тийм, шинжлэгдээд гарсан нь одоо 23 онд хамгийн сүүлд урьдчилан гарсан ном. Монгол хэлээр өнөөдөр 25 онд л анх одоо бид нар хөргөж өгж штэ. Гэтэл энэ хооронд анх удаа 17 онд Трамп ерөнхийлөгч болоод тэгээд
нодны одоо 2 дахь жил рүүгээ орчлоо шүү дээ. 2 дахь сонгогдож байна. Америкийн Хоёр дахь рүү ирэхэд, тийм дундаа бас пауз аваад ихэнх Америкийн түүхэнд бол дундаа завсралтайгаар 2 дахь удаага ялж гарч ирж исэн түүх бол маш ховор, ер нь бараг байхгүй. Тодорхой хугацааны дараа гарч ирнэ гэдэг нь. Тэгээд өнөөдөр энэ Трамп гэдэг чинь хэн блэ? Юу блэ гэж ярьж яхад гаргаж байгаа шийдвэрүүд нь яг энэ номон дээр гарч байгаа тэр хандлага, тэр өөрийнх нь өнөө одоо зөрүүд зан гэх үү, эсвэл зарчмаа хатуу баримталдаг тэр шинж чанарууд нь харагдаж байгаа юм л да. Тэгээд дандаа энэ хүн чинь Америкийн ерөнхийлөгч учраас манай Америкийг бүгдээрээ хулихтаад байна. Манай Америкийг дандаа ашиглаад байна. Одоо тэр Хятадтай хийж байгаа наймаа, Мексиктэй хийж байгаа наймаа, Канадтай хийж байгаа худалдааны балансд бол дандаа Америк алдагдaltaй байна. Бид тийм арчаагаа барсан улс биш шүү дээ гэж тэрийгэ зарлж байгаа. Ер нь Америка постыг бид нар холигтуулаад байна гэх тэр яг үний юм уу? За энэ дээр бол Америк хүний нүдээр харахад тэр хүн тэгж хэлэх ёстой байх. Би өнөөдөр Монголын улс төрч байх юм бол би Монголынхоо төлөө, манай монголчуудын сайн сайхны төлөө, миний хувьд Монгол улс номер 1 улс гэж ярих нь өөрөө буруу юм биш шүү дээ. Тийм ээ, би худалдааны тэр өндөр тарифын тухай асууж байна л да. Нөгөө талаас энд бол хараа бизнесмен хүний тэр сэтгэл гарч штэ. Тэгэхээр өнөө урлаг 8 хийх урлаг дээр би холигтуулсан байна. Та нар манайхыг шулаад байна. Шудраг биш байна. Тэнцвэргүй байна гэж хэлжээж асуудлыг л босгож ирнэ штэ. Анх тэр нэг дампуурж байгаа компаниас 30 сая долларын үнэтэй Boeing 727 онгоцыг худалдаж авсан түүх нь байна. За тэгээ чи ингэж би 5 сая доллараар л авъя. Та нар бол дампуурж байгаа, та нар ингээд буруу хэрэгэлдэг, тэр нь ч юм уу, энэ нь ч юм уу гэдэг тэр онгоцын доош нь хийж хагаад тэгээ сүүлд нь өнөөдөр чинь бүр аргаа бараад үгүй нэг жоохон нэмэлтээ төгөл үгүй гэсээр байгаа 8-аар зарсан байгаа. Тэгвэл эцсийн дүндээ 30 сая онгоцыг 8-аар авна гэдэг чинь тэр хүн амар том. Тэгэхээр өнөөдөр магадгүй энэ хүний гаргаж үзүүлж байгаа тэр тооцоонууд дотор 100% хэлсэн үг бүрэн үнэн байх албагүй. Ямар ч байсан хүнийг цочоох. 1-2 үнэн байгаа юмыг бүр хитрхий дүвийлгэж энд өөрөө бүр бичсэн байна. Зарим юм дээр бүр хэтрүүлэх, дүвийлгэх, зэгсдүүлэх энэ бол тийм байж болно шүү дээ. Эцсийн дүндээ балансаа бол тэсвэртэй төвчээртэй бай. Мэдээж хэрэг өгөх юм дээр бид нар бас бууж өгнө. Тэгээ энэ Трамп ерөнхийлөгчийн хийж байгаа 2 юм байна. Зүгээр одоогийнх дээр холбоот хэлэхэд нэгдүгээрт нь бол одоо гайлын тариф, худалдааны тариф, нөгөөт нь тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдыг маш их татчихжээ шүү дээ. Манайд хөрөнгө оруул татвараас чөлөөлнө. Манайд хөрөнгө оруул ногоон карт өгнө. Гэл ерөөсөө ингээд баячуудыг өрөөд нь шүү дээ. Тэгэхээр энэ би нэг юм асуухад Америкч ингээ баахан аж үйлдвэрчсэн байж байгаа тэгээ баахан үйлдвэрүүд гадагшаанаа гаргасан шүү дээ. Тэгэхээр одоо буцаагаа дахиад 19-р зууны шиг юм үйлдвэрчсэн, аж үйлдвэрчсэн орн болъё гэж байгаа юм уу? Энд зөв л байдаг бах та. Хүний одоо түрүүн дампуурхай шахсан гэдэг өөрийнх нь хувийнхын амьдралд юм байсан. Өнөөдөр бол их олон хүн яагаад бас эргэлзээд байна вэ гэхээр хувийн компани бол дампуурч боллоо. Улс орон тех тусмаа 1 номерт одоо явж байгаа улс оронд бол хитрхи их эрсдэлтэй юм хийж байна гэдэг маягаар шүүмжилж болгоомжлоод байгаа юм л да. Нөгөө талаас энэ хүн шиг юмныхаа үн цэнийг мэддэг хүн бас ховор. Яагаад Америкийг өнөөдөр ийм том болгосон одоо том болгоно гэж Нью-Йоркийг өөрөө ийм болгож чадсан байгаа юм л да. Тэр 70-80-аад оны үед яг өнөө нэг кинон дээр гардаг шиг гэмт хэрэг, хулгай, зэлгий, ядуу хүмүүс яг тэр үед чинь хөгжингүй социализм гэж бид нэр өөрсдөө сонин хэвэл радио телевизээр Америкийн ялцарч байгаа гудамжаар дүүрэн гуйлагчингууд, ядуу хүмүүс тэр Джон Бисагаар дүүрсэн буудлууд, ямби машин олонтой. Тэгээд үнэхээр капитализмын хямрал гэж ярьж исэн үеийг тэр хүн өөрөө мэдчихсэн хизээч дандаа ийм байхгүй. Нью-Йоркийг босгоно гэж ярьж исэн. Тэгээд Нью-Йорк хотын нүүр царайг өөрчилж чадсан жишээнүүд бол маш их олныг энэ номондоо бол ингээд тусгасан байдаг. Яг энэ маягаар Америкийг хандаад Америкийнхаа энэ байдлыг хараад сүүлдээ кола уусан их бүдүүн хүнтэй хамгийн их өндөр орлоготой мөртлөө сүүлдээ хараад байсан чинь дандаа гадаадын дөрвөксдөр дүүрсэн. Уугуул Америкчууд нь ихэнхдээ ажилгүй. Айгуу сайхан тансаг байшин сав бариад ингээд хөдөө орон нутгуудаар ингээд фермүүдээр тартсан. Гудамжаар гарахад бол Америкт үйлдвэрлэсэн гэдэг бараа олдохоо болцсон. Юу ч харсан made in China, made in Indonesia, made in Vietnam болцсон.
Би хүртэл одоо тухайн үед анх 90-ад оны ихээр одоо олон улсын хурал суглаанд очиод Америкт очиод би нэг ориг Америк бараа авмаар байна гэхэд бүр хайгаад юм олддоггүй байсан. Би бас хөгжилтэй барих 90-ад онд чинь нөгөө би Америкт очиод нэг буу худалдаж авахгүй юу. Буу штэ тэр шиг чөлөөтэй зардаг байсан. Орсон чинь ингээд авсан чи made in China гэсэн. Харин тийм байгаа. Тийм байсан. За тэгэхээр өнөөдөр ингээд буцаад ингээд тэгэхээр өнөөдөр тэр хүн чинь тэр байдал шал хөндлөнгийн одоо нэг Монголоос ирсэн нэг хүн хүртэл яах лээрээ өнөө нэг бүх дэлхийг удирдах явж байгаа энэ улс өөрөө дотор юу ч хийхээ болцсон юм бэ. Тэгээд за энэ бол тэр бахархал нь өөр болсон байж болно. Гэтэл төсөв санхүүгийн ингээ хараад ингээ жил болгон чинь төсөв дээр ямар одоо хэцүү маргалдаан болж байна. Сая одоо shutdown гэж өнөө хамаг юмаа зогсоож байж байгаа сая нэг юм тайллаа оллоо шүү дээ. Трампын явуулж байгаа бодлого ингээд бид нар хилцээний урлагийн тухай яриад нь шүү дээ. Монголд нөлөөлөх үү? Нөлөөлөх юм бол ямар байдлаар хилцээ хийх ёстой? Манай Монгол улс 90 онд зах зээл рүү шилжиж ороод төрийн тогтолцоогоо өөрчлөөд ардчлалаар ороод анхны жилүүдэд ямар хүнд хэцүү байлаа. Зөвлөлт холбоот улс өөрөө задраад Монгол улстай хуучин явуулдаг худалдаа арилжаа бүгд байхгүй болоход зөвхөн мах гурилбудаа гол үндсэн хүнснийхээ зүйлийг л өөрөө үйлдвэрлэдэг. Одоо нэхийдэл хийдэг л гэдгийг үгүй. Утас, шөрмөс, оёдлын машин, зүү мүү тог цахилгаанаа хүртэл ихэнх нь гадаадаас авдаг байсан юм шүү дээ. Тэгээд за гэх мэт. Тэгэхээр юу биднийг аварсан бэ гэвэл энэ глобалчлал чинь аварсан. Ягаад тэр үг гэхээр өнөө Трампын шүүмжлээд байгаа бүх үйлдвэрүүдийгээ тухайлбал хятад руу тэр 70-80-ад оны сүүлчээр гаргаад эхэлсний үр дүнд 90 он гэхэд хятад улс бараг хийж чадахгүй юмгүй болцсон. Зөвлөлт холбоот улс задраад бид нар ихэнх зүйлээ хойноос авдаг байсан бол одоо ирээн нээгдээд бүх юмыг урдаас авч чаддаг болсон. Анхны өвгөнтөө авч ийсэн. За сүүлдээ өнөөдөр одоо амны цаас чихэр боо машин унаа зах ер нь авахгүй юм байхгүй бол шатхуун одоо нефт шатах туслах материалаа ингээд 100% импортлж штэ. Гэтэл одоо саяхан ингээд Оросын холбооны улс хамгийн том одоо нефт Роснефть, Лукойлын эсрэг 20 арга хэмжээ аавна. Тэгээ энэ оны 12 сарын 1-ээс хойш мөрдөгдөн барина гэж шийдвэр гаргачлаа штэ. Санкц 20 арга хэмжээ. Тэгэхээр энэ Монголд ер нь хэр нөлөөлөх бол ер нь яах ёстой бол гэж нөлөөлсөн шүү дээ. Одоо ер нь одоогоос бараг сар хагасын өмнөөс эхлүүлээд колонкнуудад бензин хомсдоод эхэллээ. Орос улс бол санаатаагаар ингээд хаагаад байгаадаа биш. Орос дотроо ч гэсэн маш их олон мож дүүргүүд бас бензиний хомсдлыг бол хараад эхэлсэн. Харин 2 сая тонн гэдэг чинь өөрөө намайг 90 онд гарч яхад тэр үед ганц сая тонн байсан. Өнөөдөр энэ машин унаа нэмэгдээд Монголын хүн ам 2 дахин нэмэгдсэн байж штэ. Тэгээд 2 сая хүрэхгүй байж байгаа. Сая хүрэхгүй тонн нефт бүтээгдэхүүн бүгд ороод дизель, бензин, тос маасл бүгд ороод. Тэгээд зүүн Сибирийн мужуудын колонкнуудын одоо бензиний агуулгынуудын жилийн ууршилтын хэмжээ нь сая тонн байсан байхгүй 90 оны үед. Тэгэхээр бид нар зүгээр колонкнуудын ууршилтын хэмжээний хэрэгцээтэй жоохон улс байхгүй 3 сая улс. Даваад иржин Гамболд Монголын эрд эдийн засагч, улс төрч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор 1990-ад оны ихэнх үеийн эдийн засгийн ардчилсан өөрчлөлтийг гардан хэрэгжүүлэгчдийн нэг Монголын үндэсний ардчилсан намын анхны дарга 1990-аас 1992 онд Монгол улсын тэргуун шадар сайдаар ажиллаж, зах зээлийн эдийн засаг шилжих бодлогыг идэвхтэй явуулж, шинжилгээний ажлыг удирдсан. 1992-оос 2000 онд улсын хурлын гишүүн, парламентын эдийн засгийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өдгөө ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Бид нар хэрэгжүүлж чадах юм бол Оросын улстайгаач шаардлагатай бол хятад улстайгаач биднэрт өөр сонголт байхгүй шүү дээ. Уул нь болж өгдөг бол энэ тэрхтээ хамтраад нэг хийх гээд байгаа бензин нэрдэг үйлдвэрүүдийг одоо яг л нэг л Трампаар ярих юм бол манай Монгол өөрөө энэ 3 сая хүн дээр дэндүү хангалттай нефт газн дээр сууж байгаа мөртлөө бүх юмаа хийгээд сууж байна. Нүүрсэн дээр сууж байгаа мөртлөө гадаадаас тог авж байгаатай яг агаар нэг юм байхгүй. Тэгээ үнэхээр манай Монгол улс өөрөө 100% өнөөдрийн Америк шиг тийм ардчилсан хүн болгон хүснээ ярьж чаддаг, шүдтэй, нудрахтай, хүний өдөөс зоригтой, одоо заримдаа бүдүүлэг хатуу үгч хүртэл хэлж чаддаг иймэрхүү хүмүүс төрийн эрхэнд байдагсан бол бид нар газрын тостой, усан цахилгаан станцтай, нүүрсээ шатаадаг станцтай, төмөр замтай, орон сууцтай, бүх 21 аймгыгаа холбосон хатуу хүчлэлтийн замтай. За тэгээд хамгийн гол нь
хангалттай эмнэлэгтэй, хангалттай сургуультай. Тэгээд хэрэггүй машин унаанд, хэрэггүй тансаг бараанд мөнгө зарах биш. Одоо энэ хүний хэлээд байгаагаар боловсролд, эрүүл мэнд хоёрт хөрөнгийнхөө дийлэнхийг зараад тэгээд иргэдийгээ шудраг юмны эсрэг босож тэмцэж чаддаг тийм чадвартай болгохын төлөө. Тийм байна. Тэгээ би Энэ чинь глобалчлалын үр. Яг глобалчлалаас гадна яг өрсөлдөх чадварын манай судалгааны төвөөр энэ тайлан харж яхад яасан бэ гэхээр бид нар уул уурхаас хамааралтай зүйлээ орлогоо дэмий юм зарахгүйгээр дид үтс боловсрол эрүүл мэндэд одоо хөрөнгө оруулах юм бол тэр хөгжлөө тогтвортой хадгална гэж тийм зөвлөмжийг бараг 10 хэдэн жил урд гаргаж ирсэн юм билээ. Тэгээ тэрээс харамсалтай нь мөрдөгддөггүй. Буцаад ихэн энэ одоо хаат увдад дийлгээд хилцээний урлаг гэх юм уу та. Энэ бол ер нь их чухал гэж би бодоод байгаа юм л та. Монгол улс ингээд зүгээр асуухад энэ бизнестэй холбоохоос гадна одоо Монгол улс ингээд 50 замаар ингээд зах зээл рүү ардчилд руу шилжихэд бас л яриа хилцээгээр дамжиж ингэж хэрэгцсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо өөрөө ингэж яг оролцож байсан хүний хувьд бас хилцээ их чухал байсан уу? Хамгийн гол нь байсан. Тийм учраас ер нь бас юм сонин шүү дээ. Одоо ингээд дарангуйлагч дэглэмүүдийг харах юм бол харамсалтай нь өнөөдрийн Орос улс ч тийм болчлоо. Хойд Солонгосыг хар, Африкийн их олон улс орнууд байна. За тэр улс болгоныг одоо нэрлэх нь хаашаач байдгийм нэгэсэндээ тийм үг ярианы эрх чөлөөг хомдсон байгаа ийм газруудыг харах юм бол тусгай хангамж, мэдээллийн хомсдол, ялгууртай мэдээлгээд байдаг байлаа шүү дээ. Монголч өөрөө тийм байсан. Тэгээд тэр үеийн мах нам Монгол Ардын хувьсгалт нам ардчлалынхныг энэ гудамжны хулигаанууд, боловсралгүй бодол, уйварчид одоо энэ харанхуй бүдүүлэг хүмүүс дөрсгүй банднар жаалууд гэж ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл надаас ихсүүлээд, Баабраас ихсүүлээд, Гончиг доржоос ихсүүлээд, Батүлийг ингээд аваад үзэлдэ, Элбэг доржийг хар. Ихэнх нь гадаадд сургууль төгссөн, янз янзын мэрэгжил эзэмшчихсэн. Хамгийн гол нь аав ээж нь их эцэг нь ямар хүмүүс байсан бэ гэвэл бүгд тухайн үедээ өөрийнх нь хувьсгалт намын ямар нэгэн одоо төлөвшлөөр, сургуулиар, ажиллаар өрнөж орж ирсэн, улс орондоо бас өөрийн гавьяатай юм хүм хийцсэн хизээш гудамжны хулигаанууд байгаагүй хүмүүс байсан учраас бид том дарга нартай нь очиод уулзаад нүүр тулаад ярихад бид хулиган биш ээ. Бид хүсээгүй юм гаргаад яриа хэлцээний юм 50 юм хийсэн гэх тийм. Чин яриа хийсэн учраас Батмөнх дарга тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд сайн дураараа улс төрийн товчоогоо огцруулах шийдвэр 50 замаар ингэ шилжсэн. Тэр бол одоо энэ ардчил зах зээл хүний эрх хэрэгжүүлээ бол нэг хүний хамраас сулганы хамраас цус хараагүй гэж ярьдаг. Тийм 50 замаар шилжихэд бас яриа тэр үед бид нар чинь Трампын номыг уншаагүй хэдий байсан ч гэсэн өнөө тавьж байгаа зорилтоо маш их тод том руу тавьж чадсан бас бидний мундагтаач биш. Дэлхийн өөрөө яг тийм байдалд орсон явж байсан шүү дээ. Яг Трампын номтой номгүй ерөөсөө ингээд Трамп бол юу харсан бэ гэхээр яриа хэлцээний урлаг чухал гэдгийг тов ойлгож гаргаж ирсэн. Ер нь бол нийгэм дэлхийд дахинд яриа хэлцээ 50-нд одоо дайн дажингүйгээр те ингэж ямар ч асуудал шийдэж болно гэдгийг бас харуулсан чухал ном гэсэн тийм санаа байх шиг байгаа юм л да. Хэлэлцээрийн урлаг. The Art of the Deal ном нь 1987 онд хэвлэгдсэн Дональд Трампын хамгийн алдартай ном бөгөөд түүний нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Намтар дээр үндэслэлсэн бизнес зөвлөмж хэлбэртэй Трамп өөрийн үйл хөдлөх хөрөнгийн томоохон төслүүд болох Trump Tower, Grand Hyatt зэргийг хэрхэн хэлэлцээр хийж амжилттай хэрэгжүүлснээ өгүүлдэг. Гол зөвлөмж нь томоо сэдэг, эрсдлээс хамгаал, сонголтоо нэм, зах зээлээ мэд, давуу талаа ашиглаж, байршлаа сайжруулах, сурталчилгаа хий, тэмц, амлалтаа биелүүл, зардлаа хян, таашаалав. Энэ ном нь Трампын амьдралын туршлага, том бизнесийн хэлэлцээр хийх арга барил, сэтгэлгээний онцлогийг харуулдаг. Олон хүнд урам зориг өгсөн ч зарим нь хэтэрсэн боврол гэж шүүмжилдэг. 80 жилийнхээ хугацаанд олсон туршилгаа, улс төрийнхөө шийдвэр гаргах процесс, энэ гэрээ хэлэлцээр ямар ч одоо том гүрэн байсан ч Хятад байна уу, Орос байна уу, Англи, Франц, Европ тэр аяараа байж байна, Япон байна уу. Энэ хүмүүстэй элен далангуй яриад миний хүсэж байгаа нь та нарын хүслийг би ойлгож байна. Гэхдээ ийм юмнууд нь шудраг бус байна гэж би үзэж байна. Яриа хэлцээ. За тэгээд ярья. Би бол ухрахад бас бэлэн байна. Та нар надад зөв нотлогоо, зөв үндэслэл тавих юм бол би бас одоо тийм улгуу зөрдөг хүн бишээ. Ингээ ярий гэж асуудлыг босгож ирэх нь өөрөө их чухал байгаа байхгүй. Зүгээр энэ ном орчуулад редакторлж байхдаа нэг юм олж харсан л да.
Тэгээд 2016 онд Трамп ерөнхийлөгч ялангуутаа Trump Organization гэх тэр байгууллагын бүх одоо удирдлага менежментээс огцроод 100% улс төрлөөр шилжсэн л дээ. Тэгээ энэ ном бусад ном уншиж хахад бас нэг бид нар чинь ингээд дэлхийн нийтийн одоо зам ёсны хөгжлөөр яваад нь шүү дээ алдаж оноод. Тэгэхээр Монгол яаж ийм вэхлээр одоо энэ гадныхны хараа Монголтой харьцуулахад нэг надад нэг Монголд нэг буруу юм байна гэж харагдсан л та. Энэ Америкт ч бай, Англид ч бай ингээд Европт ингээд бизнес эрхэлж болно. Улс төрлөө орлоо яг Орос мөчөөсөө шууд бизнесээс 100% ингээд тусгаарлагддаг. Би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр одоо 100 жилийн урд одоо Монгол улс ингээд төр шашныг тусгаарлалыг гэдэг ингээд үндсэн хуульд оруулаад шашин төрийн хэрэгт оролцохгүй гэдэг шиг одоо ингээд бид нар хөгжлийн тодорхой түвшинд гараад ирсэн өнөөгөө нөхцөлд улс төр бизнесийг салгамаа санагдаж байгаа юм л да. Одоо бид чи ерөөсөө дэлхийн хандлага шүү дээ. Зөв биз дээ. Тэгэхээр яаж ийм нөхлөөр маань Трамп ерөөсөө оролцохгүй 100% тэрэн дээр нэг хяналт тавьдаг. Англид гэх чинь ингээд парламентын гишүүн боллоо бизнесийн удирдлагын шууд төрийн байгууллага авчдаг. Одоо манай төрийн өмчөөр шиг. Францд бол зарчдаг. Тэгэхээр би өнөөдрийн зүгээр Монгол улсын хөгжлийг бусад орны юмтай харьцуулаад халиад хэлчихэд одоо Монгол улс цаашаа хурдан явъя гэвэл амжилттай бизнес эрхэлдэг хүмүүс нь бизнесээ хийгээд улс төр нь улс төрөө хийгээд хэрвээ улс төрлд орох юм бол бизнесээ шууд салдаг тийм одоо салдаг хяналтанд ордог тэрэн дээр нь жинхэнэ авилгатай тэмцэх газар нь хяналт тавьдаг ч юм уу. Ингэх юм бол Монгол улсын хөгжил бас хурдан болох болов уу гэж бодож байна. Юу гэж бодож байна? Санал нэг байна. Өнөөдөр манай улсын хурал дээр болж байгаа үйл явдлыг харалда. Би татварыг ингэмээр байна. Гадаадын гайл харилцаа худалдааг ингэмээр байна. Дэдвцээ ярина гэдэг асуудал ярихын оронд энэ чинь төсөв он дуусч байна. Нүүрс яриад бие биенийхээ бүксийг ухсан, чи дэдийг эдсэн, би эдийг эдсэн, энэ нь хулгайч, энэ нь луйварчин ингээ бие биенийхээ яллаа сууж штэ. Энэ бол шившиг штэ. Эн чинь шараа шүү дээ. За нэгдүгээр. За ингээ цаашаа ярил их юм би. Гол нь ингээд эргээд Трампыг харахад энд өөрөө бол битсэн байна. Ном энэ ном орчуулдаг англи хэлээр анх гарч байгаа үед 17 онд одоо гэдэг чинь нэг 7-8 жилийн өмнө шүү дээ. Трамп болвол Forbes-ийн дэлхийн баячуудын хамгийн топ баячуудын жагсаалтанд 544-т бичигдээд 3.5 тэрбум долларын төгрөгтэй гэж сонгуульд орж исэн, сонгуульдаа ялсан. Тэгээд ингээд бичсэн байна. Би энэ бүх хүнтэй мэтгэл зайл одоо ингээд шахаал 8 арилжаа хийгээд явж байхдаа би мөнгөний төлөө хийдгүй. Энэ бол миний бүр өөрийн дотоод шинж чанар, миний зан авир арын шин. Яг гэвэл хүнд хэцүү байх тусмаа би бол бүр донтож ийшээгээ шуналтаж ордгоо. Тэрнээс мөнгөний төлөө би хийдгүй. Мөнгө бол надад бол дэндүү хангалт. Одоо энэ 4 тэрбум доллар гэдэг чи би насаараа идээд энэ мөнгийг би барж чадахгүй гэж өөрөө бичсэн байдаг байхгүй. Тэгэхдээ тийм ч учраас энэ хүн бол дэлхийн топ 1 баян бас болоогүй шүү дээ. 544 гэдэг чинь Америк шиг газар бол нэлээд ард явж байгаа биз. Тэгээд 17 онд улс орныхоо одоо тэр үеийн байдлыг хараад төрөний ярьсан худалдааны баланс шударга биш юм шиг санагдсан. За өнөөдрөөс цааш бол би бизнес байхгүй шүү. Тэгээд нөхцөл бүрдүүлнэ. Би улс төрд орноо, тэрэн тэргүүн болно гэдэг зорилго тавиад орж ирж байгаа шүү дээ. Энэ Америкийн нэгдсэн улсын ингээд дотоодод ингээд эдийн засгийн бодлого одоо олон юмнаас болоод тэгээ энэ дотроо тийм ингээд зөрчилд явагдаад байна шүү дээ. Энэ нэр нь цаашаа гүнзгийрхүү эсвэл одоо зөрчил одоо энэ хангал нь ойртож эдгэрч аних уу? Энээс болоод дэлхийн дахны одоо глобалчлалын тэр үйл явцад хэр нөлөөлөх юм. Өөрөө глобалчл гэж яриад идэг. Гэтэл одоо 60-аад жилийн урд шүү дээ. Одоо Кеннеди гэж одоо 60-61 он шүү дээ. 62 онд чинь энэ худалдааны барьераа арилга, гайлын импортын татвараа бууруул гэл дэлхийн худалдааны байгууллагыг байгуулъя, чөлөөт худалдааг хөгжүүлэе гэж ярьж исэн шүү дээ. Гэтэл өнөөдрийн одоо 60 жилийн дараах Трамп бол яг Кеннеди ерөнхийлөгч ярьж ирсний яг 180 градус эсрэг зүйл ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юм чинь ингээд нөгөө даяаршил чинь нөлөөлөх үү? Энэ Америкийн дотоодын юм хэрэг үнзгэрх үү? Тэгэхээр эргээд ирнэ Монголд ирнэ нөлөөлөх үү, нөлөөлөхгүй. Монголоос ирнэ нөлөөлөх юм байна уу? Монголоос нөлөөлөх юм бага байх. Монголд нөлөөлөх юм их байгаа байх. Та нэг эдийн засгч хүний тэгээд та чинь тэргүүн шадар сайд байсан, судалгаа хийдэг, улс төрд байсан, тэгээд улс орныхоо төлөө байнга санаа зовж идэг тийм хүний хувьд ингээд товч хариулж болох уу? Болно. Товчхон хариулах юм бол
Одоо энэ Украин Оросын дан эхлэхээс өмнө Орос улс маань өөрөө энэ дэлхийн даяарчлал за түүний дотор Америктэй тогтоосон сайн одоо хөршийн гэж ярил л да. Сайн түншийн харилцаатай байсан учраас Орос улсын хөгжил ямар эрчимтэй дээшилж ийсэн, орлого баялаг нь ямар их огцом өсөж байсан тэрүүнээс бол бид бас хүртэж явсан. Америктэй тогтоосон харилцааны ачаар Хятад улс бол сүүлийн бараг 30-40 жилийн туршид адилхан одоо ийм том болсон. Энэ хоёр хөршийн огцом өсөлт өрнөлтөөс Монгол улс бол хязгааргүй хожсон байдаг. Энэ хоёр улстай харилцаа муудаад одоо дэлхийн лидер улс нь өөрөө одоо янз бүрийн тайлбар шалтгаанаар муудаж Хятадын эдийн засаг унаж, Оросын эдийн засаг сүүлийн үед одоо энэ жилийн хувьд одоо өсөлт ер нь байх уу байхгүй, нэмэх тэмдэгтэй гарах уугүй гэдэг асуудал ороод явж шít. Тэрүүнээс болоод бензин, тоос, манай маш их олон үйлдвэрүүдийн запас, сэлбэг, машин техник Оросоос бид чинь маш их хараат улс шүү дээ. Цаашиж байх болно. Тэгэхээр зүгээр санаа зовж байгаа хүний хувьд гэхэд бол энэ бодлогын үр дүнд Орос унах юм бол Монголд гар цохиролтой. Хятадын эдийн засаг удааширч дооройтох юм бол Монголд уршигтай. Тэм учраас бол миний хатуу итгэл юу вэ гэхээр тавиад байгаа энэ тулгалт гинөө одоо нэг 8-аа хийх гээд байгаа одоо нэг огцом одоо мэдгдлүүд байна шүү дээ. Энэ бүгдийн үр дүнд би бол ямар ч байсан өнөөдөр миний хувьд би бас зарим юм дээр алдаж онож болохыг үгүйсэхгүй шүү дээ. Хамгийн гол нь Америк улс бол өөрөө нэг хүний удирдлагын доор байдаг улс биш гэдгийг бол би хатуу итгэж байна. Тэр 430 гаруй конгрессийн гишүүд тэр 100 сенатын гишүүд бол зүгээр нэг өчигдөр цоошин гудамжинд яваад ороод ирсэн манайх шиг одоо харьцангуй туршлага багтай юм шинэ хүмүүс биш ээ. Тэнд бол одоо бидний хэлэхэд бол Трамп шиг 455-д бичигдсэн бол 452-т бичигдсэн. 430-д бичигдэж явсан маш их алдарцуутай Трампаас дутхгүй туршлагатай хүмүүс хэдэн зуугаараа хэдэн мянгаараа байж байгаа. Энэ хүмүүс бол яг нэг хамгийн нэг цаашаа одоо нэг ч гэсэн алхах юм бол одоо буруу тийшээ орно гэдгийг хизээч хэлэхэд бэлэн байдаг. Тийм ард түмэн. Би бас ардчлалд итгэж байгаа учраас ямар ч байсан буруу тийшээ явж байгаа нь мэдрэгдэж, илэрхий мэдрэгдэж эхлэх юм бол Трампыг зогсоож чадах чадал нь тэнд бол хангалттай байна гэж би үздэг. Одоохондоо хэлж байна. Нэг хэсэг нь дэмжиж, нэг хэсэг нь эсэргүүцээд яана гэж. Энэ бол ардчлал. Шийдвэр нь өөрөө маш их хариуцлагатай, удаан жилийн уршигтай ийм процесс учраас нийгэм өөрөө маш их хурцаар ингэж ялгарж штэ. Үннийг хэлэхэд хэдэн жилээс одоо гадаад дотоод янз бүрийн шалтгаан байж болно. Цагаачд очичход ажил хийж байгаа насаараа Ford-ын юм уу General Motors-ын үйлдвэр дээр ажил хийж исэн хүнээс дутгааргүйгээр нийгмийн халамж аваад тэгээд Америкийг шүүмжлээд муулаад сууж идэг тийм хүмүүс өнөөдөр 30-40 сая болцсон сууж штэ Америк дотор чинь. Жил бүлгэн 2-3 сая хүмүүс цагаач болоод орж ирж штэ. Одоо эрс цөөрүүлчихлээ штэ тийм. Гэхдээ эн чинь бас давлгаан. Огтд цагаачгүйгээр явахгүй гэдг нь өөрөө Америкийн тэр 300 жилийн түүх өөрөө нотлсон. Трамп чинь өөрөө цагаачийн гэр бүлээс гарч ирсэн хүн. Тэр хаанаас Азиас байна уу, Европоос байна уу гэдэг нь хамаагүй. Энэ хүн чинь өөрөө тэрийг мэддэг юм байлээ. Тэгээд би бас янз бүрээр ингээд Монголоос тийш нүгэд очсон харалсан, янз бүрийн саарл схемээр явсан, албан ёсороо гарсан их олон бас монголчууд байж шээ. Олон мянган монголчууд байж лээ. Ямар байна гэхэд ном ёсороо яваад ажил хийгээ зөрчил гаргахгүй байж байгаа хүмүүст бол ямар ч аюул алгаа гэдгийг бас хэлж байна. Ямар нэгэн одоо зөрчилтэй, бүртгэлгүй, хулгай хийсэн, зөрчил гаргасан тийм хүмүүс бол аюултай гэдгийг харж байна. Энэ өөрөө буруу нь юу байгаа. Тэгэхээр Америкийг олон 10 жил бас ингээд зөвнтний бодлогоор явуулаад юм хийдгүү зөвхөн халамжаар одоо хүмүүсийг амьдруулаас оргоцсон. Тэрүүний уршиг нь өөрөө энэ Америкийг хурдын удаашруулах, тэгээд хард тамхи, гэмт хэрэг, найдал хүүстэн юу ч байдгийг бүх дэлхийгээрээ тэр болгон таашааж авдаггүй үзэгдлүүд нь их газар авчлаа шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг явах нь өөрөө баруунтны үзэлтэй хүний хувьд юу нь буруу байх вэ? Тэм учраас манай монголч гэсэн одоо тэр залуучууд хард тамхи татж яана л гэж байна. Элдэв шидийн одоо завхай зайтан гэмт хэрэг, хулгай. Гэхдээ технологи нь их өөр болцсон л доо. Энэ бүгд чинь хавтгай халамжийн бодлого явсных, хавтгай мөнгө тараасных, маш их хэмжээний мөнгийг бид нар нүүрснээс, оюу толгоогоос зэсээс олж авсныг дандаа ингээд халамжийн бодлого руу баруун солгоогүй тараасны үр дүнд манай залуучууд нь баримжаагүй, луужингүй болцоход
энэ юм чинь дагаад шүү дээ. Глобалчлал гэдэг чинь өөрөө бас л хоёр үзүүртэй шүү дээ. Дэлхийд муу юм ингээд дэлгэрээд байвал манай монголч тэр муу юм адилхан орж ирнэ шүү дээ. Тэгэхээр ингээд бас судалгаанаас харахад яг ингээд даяашлуу ингээд за мөнгө чөлөөтэй, капитал чөлөөтэй, хүмүүсийн хөдөлгөөний чөлөөтэй ингээд болоод ингээд мэдээллийн ингээд таатай орчин бүрдэж юм л да. Тэр нь тэгэхэд тухайн улс оронд мэдээлэл авах, мэдлэг авах боломж бүрдээд идэг. Гэтэл ягаад Монгол улсад ингээд хамгийн сүүлийн судалгаагаар харахад одоо 2025 оны судалгаагаар харахад brain drain гэдэг одоо оюун ухааны нүүдэл одоо тарих гоожих нүүх гадагшнаа явах тийм эрсдэлтэй гэсэн тийм зүйл гарсан л да судалгаагаар. Хамгийн тарихтай, хамгийн боловсралтай, хамгийн шудраг, хамгийн гэгээлгүүд нь явж одоод нь штэ. А тэр хүмүүс нь гол төлөв ямар вэ гэхээр 90 оноос хойш тэр аав ээж нь аль намын ямар хүн байх нь хамаагүй хамгийн соёлтой, хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудад мэрэгжил эзэмшээд орж ирсэн Монголдоо бас ингээд чадвартай байна. Тийм хүмүүс нь уулан дээр 10-аад оны ихээр манай монголчуудын хэсэг 16-7% өсөөл гадны хөрөнгө оруулалт чинь маш их нэмэгдээд барьж ийсэн. Монгол бол дэлхийн болж ийсэн. Тэр үед итгээд ороод ирсэн байхгүй. Тэгсэн чинь одоо энэ их хурал дээр яригч байгаа та нар тоог ярьда. Бид тэр тоо гэдгийг зарим жирийн хүмүүс бол мэдрэхгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйх хэмжээний мөнгийг 100 хүрэхгүй хэдхэн хүмүүс хувилдаанаараа хэрэглээд сууж штэ. Та нар бододоо дотоодын жил болгон 3 сая хүний хөдөлмөрөөр бүтээж байгаа мөнгөтэй дүүх хэмжээний яг нөгөө нэг юм мөнгийг хэдэн зуухан хүмүүс аваад тэгээ тансаг оронсоос тансаг машин унаад менежмент. Тэгэлгүй яах юм бэ? Менежментийн буруу, энтерпренеуршип нь буруу, шудраг бос хүмүүс гараад ирсэн. За тэгээд тэр төрөл садан найз нөхөд тэр 10 үрийн хаалга энэ бүр цэцгэлж штэ. Тэгэхээр өнөө хүч мохсцсноосоо болоод бид одоо яах юм бэ? Албан ёсороо байлдъя гэхэд нь байлдаж чадахгүй. Ардчилсан намын дотроос нь ингээд хагалчихсан. Ганц тэмцэх ёстой байгууллагын 2-3 хуваагаа дотроос нь үүмүүлээд эргээ зүүнтэн болгочихсон. Тэгээд дээгүр цаагаараа ингээд нөгөө нэг болохгүй хүмүүстэй нийлцсэн. Ийм байхад чинь хүмүүс чинь санаа зовж штэ. Тэгээд явж гин. А хэн үлдэж яана уу гэхээр хэлв байхгүй. Гадаадд очиод амьдрах шаардлага чадвар байхгүй. Хинч тэднийг гадаадд хүлээж авахгүй. Тийм хүмүүс нь хөрхөө үлдээд эхлэхдээ чинь бид 90 он яагаад болсон бэлээ гэдэг тэр нөхцөл байдал руугаа буцаад орох одоо аюултай байна. Хамгийн санаа зовсон юм бол тэр байгаа. Энэ бид нар цөөхүүлээ. Гэтэл ингээд аль чадвартай хүмүүс нь гадагшаанаа гаргана, дөрөв нь brain drain болно гэдэг бол нөгөө хизээч хөгждөггүй Африкийн гэж ярьдаг. Заавал Африкч байх албагүй л дээ. Хизээч хөгждөггүй тийм улс болчих вэ гэдгээс их болгоомжилж байна л дээ. Тэгэхээр өнгөрсөн одоо хугацаанд бол манай GDP 30 дахин өсчлээ. 30 гаруй жилд хүн ам ингээд 1.5 дахин өсчлөө тийм ээ. Тэгээ ийм байдаг. Гэтэл ингээд Монголдоо биш гадагшаанаа яах гэж байгаа. Энэ бол их тийм аюулын харангал да. За бид нар их нэлээ хальж явах шиг байна. Тэгэхээр ер нь би юу гэж ойлгож байна вэ гэхээр одоо жижиг манай Монголд ч тэр Америкийн нэгдсэн улс гэдэг ингээд дэлхийг одоо нийт бүтээгдэхүүний бараг 25-30% энэ үйлдвэрлэж байсан одоо багасч байгаа ч гэсэн энэ бараг 5.1 энэ үйлдвэрлэж байгаа том эдийн засгийн улсад ч гэсэн тийм асуудал бол байдаг юм байна. Хамгийн гол нь энийг шийдэх юм байна гэхээр ингээд засаглалын асуудал юм байна. Удирдлагын асуудал юм байна. Тэгээд би ингээд сонирхолж хэлэхэд одоо Монголын эдийн засагт одоо хамгийн их одоо саад болж байгаа сул тал гэсэн чинь хамгийн муу үзүүлэлт нь гэсэн чинь засаглалын чадвар гэж гарсан л да. Competence of the government гэдэг. Тэгээд дараа нь ингээд дид үтсэн муу байна. Эрчим хүч, логистик асуудал гэдэг. Тэгэхээр ингээд Америкийн нэгдсэн улсад ч гэсэн Монголд ч гэсэн ингээд хэрвээ засаглалсан сайжраад чадварчаад ирэх юм бол улс орондоо бизнесчдэр, айл өрхөнчдэр, улсын ч гэсэн юмаа ингээд сайжруулад хөгжөөд авах боломжтой л гэж өөдрөг тийм бодолтой байгаа шүү дээ. Энэ номноос бас дахиад одоо эргээд Трамп руугаа ороход энэ өөрийнхөө тухай бичсэн ном байгаа шүү дээ. Тэр 8-ны урлаг гэдэг доктор тий. Тэгэхээр энэ бүх одоо би бол зарим хүн таалагдах шин чанар ихтэй, таалагдахгүй их юмтай. Өөрөө бол одоо яг хард цагаанаас бүрдсэн саарл өнгөх багтай эсвэл 100% дэмждэг, эсвэл үзэн яддаг нэг тийм сонин хүн байгаа байхгүй юу та. А тэгвэл өөрөө бол Америкт төрөөд Америкийн хуулиар амьдраад Америкийн мөрөөдлийг хэрэгжүүлсэн хүмүүсийн тоонд явдаг хүн байхгүй юу өөрөө юм. Тэм учраас харж байна. Яг надтай хамт 7-8 хоног одоо юм уу сар байх юм бол зарим нь галзуурж магадгүй. Хамгийн гол нь холоос харах юм бол одоо юу гэдэг юм байгаа тэр сутаа хайрхан шиг, отхон тэнгэр шиг байдаг юм уу
одоо сөмбөр уул шиг холын юм гоё харагддаг. Холоос юм бол амжилтанд хүрсэн түүх бол хүн бүрийн дор сонирхлыг татдаг. Одоо том гоё машин, том гоё барилга байшин, том шинжлэх ухааны нээлт. Америкийг бол хүмүүс тэгж мөрөөддөг байсан. Олон сая дөрвөгсөж чинь очоод дотор нь ороод гэнт чи яасан заваа юм, хүн суртал нь яасан хэцүү юм өнөө бэлэг амт юм байна, өнөө ингэд юм байна гэдгийг хараад муудж шít. Манай Монгол яг тэр лөө ороод байна. Тэгэхээр манай Монгол өөрөө эрүүл болохын тулд бол томоор мөрөөдөд сур. Тэгээд энэ номон дээр манай хүн бичсэн шиг том юмыг мөрөөд. Бити өнөө маргаашийнхаа юмар ингэж өөрийгөө хязгаарлал. Нүдэ нэ, холын юм бод. Дээрээс нь төвчээртэй бай. Энэ холын юм чинь бол маргааш нь хойтон жил нь ороод ирдэм биш ээ. Одоо түрүүн тэр Трамп Таура барих га тэр байшин хүлээчгэд тэсвэртэй хүлээ гэж тэр Бовид Тейлерийг хэдэн жил хүлээсэн. Хүлээгээд тэр чи эздээ солиод тэгээд хамгийн муур хавьул. Тэгээд мань нөхөр уухгүй энэ байшингаа зарах юм бол би аавн шүү. Энэ байшингаа зарвал би аавн шүү гэж холбоотой байгаа. Уухгүй тэр захаагаар бол өдөр шөнөгөл балбадаг байсан байгаа. Надад зарчгаач гэд. Хичнээн жил хүлээсний эцэст хамгийн сүүлчийн эцэст нь хүнд байдалд ороод за Трамп чи аав гэд бариад ороод ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн чинь Трамп Таура барьж шít. Тэгээ бас тэр манай Монголд өнөөдөр мөрөөдөх ёстой. Тэгтээ хязээч ингээ хойтон жил ингээл солонгороод бүх юм нар мандаал үйл байснаа 100 болчихно гэж байхгүй шүү дээ. Том Батлар Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Улс төрийн бизнесийн эдийн засгийн хөгжлийн юм уншаад байхад нэг ийм сүүл үед бодогдоод байгаа. Би хүнтэй хуваалцъя гэж бодсон. Анх удаа өөрөөс ч асууж байна. Ингээд Америкийн хөгжлийн түүх ингээ хараад бусад орныхын ингээ хараад хөгжсөн орнуудыг харсан чинь тэр хүмүүс ингээд засгийн газар нь шинжлэх ухаантай их найзсан байгаа. Шинжлэх ухаан гэдэг нь одоо инженерүүд, хим физик, шинжлэх ухааныг дэмжсэн. Одоо Америкийн хөгжилд ирэх чинь анхны ерөнхийлөгчдүүд дандаа инженерийн бэкграундтай байх жишээтэй. Тэгээд нөө Silicon Valley-г ингээд байгуулаад тэр нь ингэж том дэлхийн хөгжлийг урагшлуулаад одоо ингээл Меркель гэл одоо мундаг одоо нэр хүндтэй буусан хүн ч одоо химийн багш. Одоо Маргарет Тэтчер гэл одоо Англи чинь ингээл одоо ингэж таяг тусан эмгэн одоо ингээд баларч байгаа гэх чинь бас химийн багш гарч ирээл Англиг ингээ өөдөн татаал тийм ээ. Би тэг юу шилж ийн нөхлөөр энэ Монголыг л би хэлэх гээд байна л да. Монголд ингээ баахан ингээд одоо гоё ярьдаг хэлний хүмүүс, сэтгүүлийн хүмүүс одоо тэг яг эдийн засгийн тоо мэддэг, тоо удлаа хэлэхгүй. Гэтэл Монголд нэг юм дутагтаад байгаа нь шинжлэх ухааны академи, инженер, техник, физик, химийн хүмүүсээ шинжлэх ухаанаа сайн яадаг учраас одоо ингээд полин дээд Монгол улсын их сургуулийн одоо хим физикийн ангид эрсдэх хүүхдүүдийн тоо байхгүй зарим анги нь хаагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та би зөв юм харсан байна уу, буруу юм харсан байна уу, юу гэж бодож байна уу? Та эрдэмтэн хүн зөв юм харсан байна. Ягаад гэвэл үзэн сурталчсан нийгэмд бол дандаа тийм хүмүүнлэг талын сэтгүүл зүй, улс төр судлал, за түүний дотор бас эдийн засагч ордог л доо. Хууль бол хаанч байдаг. Тэгэхдээ өндөр хөгжсөн одоо Америк, Япон, Англи, Франц, өмнөд Солонгос одоо ихэнх улсуудыг хараад байх юм бол тэр байтугай социализмаар явж исэн тухайн үедээ зөвлөлт холбоот улс хятад улсыг ч гэсэн харах юм бол дээд сургуулийн бүтцийн дотор бүр хит даван байсан хэсэг нь дандаа байгалийн шинжлэх ухаанууд байдаг шүү дээ. Одоо хим, инженер,
одоо бусад бүх төрлийн салбарууд тэр хуульчид нь биш. Манайд бол ингээ бүр ингээ манайд бүр дангайтай хэрэгжүүлсэн шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол нэгдүгээр буруу гэдэг нь ойлгомжтой. Тэгэхдээ оюутан болёо гэж бодож байгаа хүн өөрөө ямар мэрэгчлэр явбал их хурлын гишүүний туслах болно. Улс төрөөр явах юм бол би юмд хүрдэм байна. Улс төрч болчих юм бол би идэж болдсон байна. Мөнгө завшиж болдсон байна. Нэр хүнд олдсон байна гэдэг амьдралын жишээгээр хараад байна шүү дээ. Бизнес рүү орсон хүмүүсийн чинь дандаа айлгадаг, нэгждэг, шалгадаг, нэр хүндийн дандаа гутаадаг, энэ ер нь бүтэхгүй болдог. Тийм уур амьсгал гараад ирж шүү дээ. Яагаад энэ Америк энэ хэдэн зуун жилийн туршид Америк чинь Америк болсон юм бэ? Европ чи Европ болсон юм бэ гэвэл яг үнэхээр өөрийнхөө гараар юм хийдэг, Бенцийг Бенц болгосон, BMW болгосон. Тэдний бий болгосон хүмүүс өөрийнхөө машиныг хулгайлахгүй шүү дээ. Өөр хүн л машиныг хулгайлах. Тэгээд дээрээс нь бас ишөө нөхцөл нь юу вэ гэхээр одоо дөрөв бит хоёр дээр Трамп энэ том бодлогын яриад байлаа шүү дээ. Одоо манай их хурл дээр яригдж байгаа энэ зүйлийг би одоо нэг оролцоо байлсан шүү дээ. Одоо ингээд хараал, ажиглаал, дотроо юм бодоол сууж шүү дээ. Төрийн өмчин данхайгаад томорцсон учраас л идэж уух бололцоо гарч ирж шүү дээ. Энэ нүүрсний уурхай хойх байсан бол хэн өөрөөсөө хулгайлах юм бэ? Тэгэл эн чинь оюу толгойг л ингээд муулаад байдаг. Оюу толгой дээр чинь хувийн гэдэг нэг хүн бидэг биш ч гэсэн дандаа хувьцаатай. Тэр хувьцааны цаана бол яг тодорхой сонирхолтой. Шилээ дараад бие биенийгаа бүр ингээд хямдсан чи хэдийг авчив би хэдийг авчих гэд бүгд бие биенийгаа хяндаг маш хатуу хяналтын системтэй. Тэр нь ил тодор сонин хэвлэлээр дэлхий дээр өдөр болгон гарч идэг хяналтын системтэй байдаг учраас идэж чаддгүй байхгүй да. Эдсэн ч гэсэн би өөрийнхөө юмнаас хуваалцаж чамд нэг аргалж юм өгнө. Тэр нэг хоолоор дайлна. Мэдгүй одоо ойр зургийн ямыг бол тэрийг өнөөдрийн бидний Монгол улсын төрийн төсөвтэй дүүх хэмжээний мөнгийг идэж чаддгүй л байхгүй да. Тэр чинь бол боломж. За тэгтэрээ нэгдүгээрт олон жилийн өмнөөс ярьсан хувьчлал манайх бол ингээд том салбар бол төрийнх байх хэрэгтэй гэдэг нэг тийм социализмын үеийн нэг дээр үеийн нэг гажуу ойлголт байгаад иж шít. Манай Монголд чинь өнөөдөр хувийн компаниуд нь 90 он шиг биш. 90 онд бол 0 байжгаад дөнгөж анхны юмыг иргэдэд жигдэд тараасан. Тэгээд жигдэд авч чадаагүйнүүд нь одоо юу гэдэг авсан юмаа чулуу болгож чадаагүйнүүд нь өнөөдөр гомдол тавьдаг байхгүй да зарим уу. Биш энэ дэр нэг юм таслаад асуучхад та ч одоо ягаан цэнхэр тасалбарыг ингээд гаргасан шүү дээ. Тэгээ ингээд би сүүл бодоод байсан чинь бүх хүнд адилхан өгсөн шүү дээ. Тэгсэн гарааны нөхцөл. Гарааны нөхцөл. Гэтэл яагаад тэр хүмүүс ингээд тэрнийг одоо чулуу болгож чадаагүй юм бэ гэсэн чинь ингээд би ингээд түүх би бас нэг дурсамжийн ном бичих гээд ингээд юм цуглууладсэн чинь тэрнийг арилжаалдаг нөгөө хөрөнгийн бирж нь ингээд нэгдэхгүй ингээд зогссон юм байлээ шүү дээ. Та чи ажлаа 92 онд өгсөн. Нөгөө бирж нь 96 он хүртэл ингээд 4 жилд нөгөө хөрөнгийн бирж нь ажиллагааг болохоор чинь тэр хэрэггүй цаасаа хүмүүс архиар, тамхиар, мөнгөөр хямдхан өгöd төвлөрцөл юм байлээ л дээ. Би тэг энийг юу гэж бодсон бэ гэхээр нөгөө бас төрийн бодлогын заалгын шинж, уялдаа холбоо, синхрон байх хэвээр юм дээр алдаа гарсан шиг байгаа тийм үү? Шовчлын зөвшөөрнө. Шовчлын хууль 91 онд гарсан. Тий. Тэгээд энэ хуулийн хэрэгжилт нь хязээ дуусах гэхээр 96 онд гэж гарсан. 5 жил үргэлжлэнэ. Харамсалтай нь 92 онд бол ардчилсан засаг солигдоод жасраагаан засаг гарч ирсэн. Сонгуульд юу гэж ялсан бэ гэхээр алдааг засна. Социализмыг бараг бүтээн буцааж авцарна. Дампуурсан тэр төрийн компаниудыг сэргээнэ гэд өөрөөр хэлэх юм бол шовчлыг бүр бодлогоор зогсоодсон байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэр тараасан тэгэхээр ч үнэгүй болж. Тэгтээ тэр чинь хөрөнгийн биржийн ажиллагааг зогсоогоогүй биш. Хамгийн гол нь бүх үзэн сортод төрийн бодлого дэмжлэг мэдээж хэрэг маш их олон юмнуудыг зогсоосон. Дараа чинь нэмж ховчлох юмнуудыг зогсоосон бүгдийг. Тэгтээ их сони штэ. Тэр үеийн нэг жоохон нэрд гарч ийсэн хамгийн сэргэлэн гэж ярих бүхчүүд маш их юм олж чадсан байдэн штэ. Тэгээд сайхан сэргэлэнтэж явж байгаа л энэ ч хэрэггүй штэ. Тэр чинь улсын телевизээр хажуугаар ярьсан хуулган дээр ягаад энэ чинь зүгээр ирээн цаас штэ. Алийг шилээр хаар өгчих. Надаа өгчих. Хэрэггүй юм бол шилээр өгч гэсэн гар зүй үсттэй. Тэгтээ тэр хүн чинь цаана хизээ нэгэн цагт хэрэгтэй гэдгийг мэдээд өөрөөсөө шилэх гаргаад тэгээ нэг жоохон боловсрал муутай ингэндүү дампуудан хүмүүстэй архиар байна уу эсвэл арай хямд үнээр нь тэр ягаан тасалбаруудыг чинь бүгдийг худалдаж аваад тэгээ хэдхэн жилийн дараа өөрөө бүгдийн тэрийн чулуу болгоцсон шүү дээ. Тийм учраас өнөөдөр сайн аргаар хөрөнгийн биржийн ачаар говь комбинат, апу бүгд ховчлогдсон
өнөөдөр зөв ажилласан компаниуд нь ногдлол ашгаа тараагаал тэгээд мөнгө хийгээд Монголын нэрийг ч гэсэн гаргаад явж Тийм байна. нэг хэсэг нь тэгсэн нөгөө хэсэг нь би зүгээр яаж яах вэ Үнэн, тэр нэг арилжаалах тийм Процессын удаашруулахаар удаашруулаад чи хүн чинь үнэн. за ишиг гэдэг. Тэгсэн. Тэр нэг алдаа одоо тасарцсан бодлогын юу тасарцсан зүгээр учраас улс төржүүлэхгүй үүднээс бол би ингээд дараагийн өөр засаг гэж гараад яриад байна л да зөүлийн ярил. Зүгээр тэр үед бол одоо уур хүрээд миний ч бүр толгойтой ус алзаадаг байлаа шүү дээ одоо тэр чинь. тэр үед өстэй байсан тийм үү. Харин тийм тал би Тасар өстэй. Монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхцөн. Эрсдлээс үл айх дайчин чанар. Дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Тунцгийн цагаан 50 дэлхийн одоо сонгодог бизнесийн ингээд 50 хүн бол 50 өөр энэ ч бизнес эрхэлдэг хүн, зар сурталчилгааны хүн, одоо хошин шогийн тэгээ одоо удирдлагын менежментийн философийн үл хөдлөхөрөнгийн ингээд аюул олон ийм одоо юмыг бодъё сэтгэе гэж боддог. Тэгээ тэрнийг ингээд үр дүнд хүргэсэн дэлхийд дахны ийм одоо 50 хүний тухай 50 ном уншихын оронд одоо 2 монголоор эсвэл англиар нэг ном уншчих юм бол одоо чинь урт ном уншдаг хүн, зузаан ном уншдаг хүн ховор болцсон учраас айгүй ихтэй олон санаа төрж байгаа. Тэгэхээр энэ санааг ингээд манай өөрийгөө хүндэтгдэг, идэвхтэй нийгмийн ямар ч ажил хийдэг хүн энэ номыг унших юм бол яг өөртөө тийм хэрэгтэй санаа авна гэж бодоод орчуулсан ер нь зөв болсон байна уу? маш зөв юм болсон. Багшгүйний хувьд та нэг дүгнэлт хэлээд өгөөч. Харин ярианыхаа эхэнд бол би Одоо төгсгөл хэлсэлтэй. Энэ бол үнэхээр их чухал ач холбогдолтой арга хэмжээ. Тэгээд хэдийгээр бид энэ яриад байгаа боловч их сонин шүү дээ. Трамп ч өөрийнхөө намтар дотроос нь уншихад бол хүний хийдэг бас бүх юмнуудыг л хийдэг л байсан байлээ л дээ. бүх улсын одоо бүх улс хөгжсөн улс ерөөсөө энэ бизнес эрхлэгчтэй дэмжсэн улс л хөгжсөн байна. Ерөөсөө хөгжиж гэвэл бизнес эрхлэгчтэй л дэмжих. Тэгэхээр одоо та бүхэн саналд нийлээд дээ шүү дээ. Тэгэхээр энэ бидний яриаг бас ингээд нөгөө манай шийдвэр гаргадаг хүмүүс те одоо ингээд энэ төр засгийнхан ерөөсөө ингээд бизнес эрхлэгчтэй дэмжсэн улс хөгждөг. Тэгээ ерөөс өрсөлдөх чадвар хөгжих чадваргаа ярих чи яаж яах вэ гэхээр айх аюулгүй сансан бодсноо хэрэгжүүлдэг ийм алдаж онд юм хийдэг. Одоо бизнес эрхлэх бол гэмт хэрэг биш байхгүй юу? Дампуурч болно. Дампуурлаа гэж шоронд хийгээгүй. Тэр дампуурсан бол одоо Трамп 50 удаа шоронд орох байсан. Тэгээ тэр хүн хулгай хийгээгүй дампуурсан, аврагдсан, юмаа төлсөн гэж босч ирсэн. Тэгэхээр одоо Монгол улсын хөгжлийн шин шатанд гарч ирж байгаа учраас би одоо юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ингээд бизнес эрхлэгчид гэдэг чинь тийм цөөхөн байд юм байна. Тэр бизнес эрхлэгчдээ дэмжсэн улс нь хөгждөг юм байна гэдэг. Тэгээ би нэг юм харсан чинь нөгөө төрийн бизнес биш. Төрийн биш. Төрийн бизнес гэж одоо Гүн чин одоо төр бол өдөрт хууль дүрмээ мөрдүүлэх, татвараа хураах, тэрнийг өөр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалт дэвтс бодлогоо л явуулдаг болохоос биш чи өөрөө бизнес эрхэлж болохгүй шүү дээ. Тэрнийг одоо муу бизнесмен гэд хилцсэн гэсэн ч одоо тэр хэлсэн хүмүүс ч одоо буруутаад байгаа шүү дээ. Үүндээ муу гэдгийг нь одоо дэлхийд даяар харуулсан хэдэл дээ. Хувийн байлаа гэд бүгдээрээ сайн байхгүй шүү дээ. Тэнд алдаатай, буруу тооцсон, дутуу тооцсон, буруу горьдсон, буруу мөрөөдсөн түн бумаар л байж байгаа шүү дээ. Тэгээд энэ өрсөлдөөн дотроос бол хамгийн сайнууд нь л босож явдаг л түүхэл байхгүй юу. Энэ ч л барууны үзэн шүү дээ. Тэгэхгүй өө хөрхийн унчлаа гээл арын хаалгадаал дандаа унсан, буруутсан хүмүүсийгээ ингээд тордоол өөдөн татаа юу ч хийдэггүй хүмүүс. Ямар гоё төсөл бариад дарга дээр очин тэгэхээр эндээс чи би юу хожих юм? Надад хідэн унах юм гээл одоо хэрэггүй болцол тулгаал тэгэл хувааж идээ тэгээ төсөлч байхгүй, өөрөө ч байхгүй. Одоо ийм л нэг юм орох гэдэг шүү дээ. Зүгээр ингээд яхад энэ амжилттай хөгжиж байгаа улсууд ингээд бизнесээ дэмждэг. Тэрний нэг зүгээр сонгогдох жишээ гэсэн чинь одоо Сингапур улс бас их цөөхөн юм жижиг улс. Тэгэхэд яаж яах вэ гэхээр төрийн албан хаагчдын цалин нь эдийн засгийн өсөлттэйг уйдсан.
эдийн засгийн 5% өсөх юм бол цалин 5% өсдөг. Тэгэхээр нөгөө тэр төсвийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр эдийн засгаа өсөхийг сонирхдаг. Тийм хөшөөрөг байдаг. Одоо манайд бол хараа цахилгаан станц бариулаагүйхаа төлөө хэдэн удаа сонгогдож байгаа хүмүүс байна. Зам бариулаагүйхаа төлөө хэдэн удаа сонгогдож байгаа хүмүүс байгаад байх юм. Барьсан хүмүүсийн бүгдийн шоронгоор айлгадаг, шүүх цагдаагаар одоо явж дарамталдаг. Одоо сүүлийн 20 жил тийм л байдал руу. Тэгэхээр энэ засгал дээр л хамаг асуудал байна тийм үү? Монголчууд бол идэвхтэй, эрүүл, IQ өндөртэй, одоо энэ physical age-г хар тий. Одоо ингээл залуу ийм хүн ам тийм ээ. Тэгэхээр засаглалаа зөв болгоод энэ нөөц баялгаа зөв өдөрдөө явах юм бол нэг биш нийцгээд олон Трамп гарч болно шүү дээ. Монголчууд чинь хилтэй устаа юм үзээд одоо дэлхийгээр бас явчлаа тийм үү? Тэгэл өнөөдөр харал та одоо хүн хөлөөрөө санал өгнө гэдэг нэг тийм нэр томьёо байдаг. Өөрөөр хэлэх юм бол хэн ч чамайг ятгаагүй одоо гараа өргөс санал биш. Хөлөөрөө гэдэг чинь хаана илүү өөрт чинь таатай байна тийшээ хүн яваад өгдөг л байхгүй. Одоо түрүүний төр тарих гоож нь урсан нүүн гэдэг чинь хамгийн номер 1 нь одоо ямар улсууд байна вэ? Америк л биш шүү. Америкийг муухай гэж хэлж болно, тэнэг гэж хэлж болно. Юу гэж хэлсэн өнөөдөр бүх дэлхийн тэр Африкийн хамгийн дорой улсаас ихсүүлэл хөрс зэрэгэлдээ одоо бүх улсуудаас Америк руу л тэмүүлж штэ хүн. Япон руу, Солонгос руу, Европ руу. Англи, Франц. Тэндээс хүмүүсийг жирийн сайн хүмүүсийг татаад байна уу гэхээр авилга багтай, номтой юм мэддэг, чаддаг, зүтгэлтэй, холын хараатай, зүтгэдэг, сахилгатай ийм хүмүүсийг л татдаг уур амьсгалууд тэнд байна шүү дээ. Тийм газар хийсэн машин нь машин шиг, барилга нь барилга шиг, хийсэн хоол хүнс нь аюулгүй, эмнэлэг нь хүртлөөр, боловсрал нь хэвлсэн ном нь хүртлөөр, явуулж байгаа бодлого нь хүртлөөр байж шүү дээ. Тэгэхээр Монгол хүн бол хаанч ажиллаж амьдрээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ийм сайхан бурхан чатаахмаар ийм өргөн уудам үзэсгэлэнтэй нутагтаа ийм цөөхөн мөртлөө ийм одоо асуудалтай байна гэдэг бол би бол ерөөсөө засгалтай холбож үзээд байгаа байхгүй юу? Та одоо тэргүүн шадар сайд байсан. Их сонин бусад хүмүүсийн энэ хүний тухай хэлсэн их олон одоо дуртгал гэдэг юм уу дурсамжууд байна л да. Харахад бол нэг юм орон гарan жимшиг одоо мартам хай жимшиг өнөөдөр юм ярьла маргааш өөр юм ярьла гэдэг байгаа мөрөвч энэ бол өөрөө дандаа бас нэг юм пиарын арга хэлбэр байж магадгүй гэж үзээд байна л да. Тэгэхдээ удаан жил одоо энэ чинь 80 өгцсөн хүн хараад байхад хүчнөөн олон одоо компани сольсон. Зовлон жаргалаар хамт туулж явсан, итгэлтэй байсан, энэ хүнтэй шударга ажилласан маш их олон хүмүүс нь одоо хүртэл хамт л явд юм байлээ. Хүнийг халддаггүй, хүнийг голддаггүй, ялангуяа эмэгтэйчүүдийг өндөр хариуцлагатай ажил албан тушаал тавихаас айдаггүй. Тэр нь бол бүр онцгой шинж гэж байна. Бараг Америкт байдаг их олон лидерүүдийн дотроос ялгардаг нэг онцлог гэж байна. Тэр нэг хүүхэнсэгдээ биш. Хамгийн гол нь баргийн хүн бол энэ эмэгтэй хүнээс юм гарахгүй ч гэж бодд юм уу. Гэтэл тэр олон хүний олж хараагүй сайн чанаруудын ажилсаг, шинийг санаачилдаг, дуулууртай, сайн гүйцэтгэгч тэр бүх юмнуудыг аваад хариуцлагатай ажлууд дээр маш их зоригтой тавьдаг. Бас тэгээд урвсан хүнээс дахиж ерөөсөө тэр чигээр нь яадаг. Ингээд үзээ ядаж хаалгаа хаадаг. Тэгээд одоо эцэст нь зүгээр хайлахад одоо ингээд нэг Орос Украин даангаа яваад нь штэ. Тэгэхээр энэ одоо сая Төв Азийн одоо 5 улсын ерөнхийлөгч цагаан ордонд очоод тэгээ баахан юм яриад тэгээд нэг ерөнхийлөгч гэсэн штэ. Зөвхөн таал одоо энэ дайныг ингэж зогсоож чадна гэдэг. Үнэхээр энэ дайн зогсох юм бол Монголд хэрэгтэй биш штэ. Европ руу явход хэцүү байна. Гадаадуудаа худалдаа явход одоо Монголд ингээд маш их нөлөөлж байгаа шүү дээ. Одоо нин угуу хэлэхэд ганц Монгол биш. Энэ дэлхийд даяар. Тэгэхээр миний зүгээр асуулт яаж ийм нөхлөр энэ одоо хилцээний урлаг гэдгээр надаас илүү хилцээ хийж чаддаг хүн байхгүй гэж өөрөө хэлдэг ийм омог вардам юм Трамп ерөнхийлөгч энэ дайныг одоо гүнзгийрүүлэхгүй ер нь хизээ хавьд ер нь дуусгах болоо. Ер нь нэг тийм мэрэгч төлөгч шиг би одоо үзмэрч засцэрэнгүй шиг гэж хэлэхгүй л байна л да. Одоо та нэг туршлагатай улс төрчийн хувьд ер нь юм хэлэх үү? Айгүй эн чинь яг энэ Трамп энэ бүх юмд бас оролцож байгаа учраас Украиныг бол гүнзгий мэдж байгаа. Хард юм ажигладаг. Гол нь далдыг харагч би биш шүү дээ.
Зүгээр ингээд их олон юмтай ингээд зүйрлэж харж иж ойлгохыг хичээдэг. Зарим юм бол явсаар байгаад одоо юу гэдэм байхаа мухардалд орох дээр л тэгэл дайм болдог л доо. Ер нь дайм болвол өөр аргаар улс төрийн тэмцлийн үргэлжлэлийг явуулах хэлбэрлэл гэж ярьдаг шүү дээ. Ер нь болоод их дээр үед одоо ярьж исэн эрдэмтэй номтой хүмүүсийн хийсэн дүгнэлт. Өөрөөр хэлэх юм бол Трамп шиг хэлэлцээрийн авиас дутсан учраас зэвсгээр дайрж орж штэ. Хүний хэлээр үгээр тайлбарлаад одоо би энийгээ ойлголцооч байгаа болсон тэр тийм мухардалд орсон учраас бөмбөгдөж, буудаж, танк хоёртаар дайрж орж штэ. Дроноор. За одоо юу вэ тийм одоо тэр. Тэр нь яаж дуусах бол? Ямар өөр гүйцэтгэх бол? Энэ бол нэг шүний асуудал биш зүгээр байлдааны үйл ажиллагаа төр вэ нү бүр вэ нү хизээ нэгэн цаг дуусах байх л да. Тэрэнд бол одоо мань мэтчиг хүмүүс бол одоо оролцсон барин тийм байна, ийм байна гэж таахад бол их тун төвхтэй. Юм гэдэг чинь бол одоо дэлхийн ийм томоохон дайн хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр одоо бид нар багасаа эхлээд байлдаан болоод Германы фашистууд зөвлөлтийн улаан айрам гэд тэрүүгээр л өсөж боожиж өссөн хүмүүс шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайн гэж бид нар ярьдаг байсан. Одоо энэ он гараад Украины дайны үргэлжилсэн өдөр хоног нь дэлхийн эх орны дайны түүхээс давах гэж шүү дээ. 4 жил гаруй. Одоо энэ 5 дахь жил рүү орох гэж шүү дээ. 2 сард бол тий. Тэгэхээр эх орны дайны үргэлжилсэн хугацаанаас илүү үргэлжлэх гээд шүү дээ. Энэ арай хитэрч байна уу тийм. Нэгдүгээр хитэрч байна. Хугацааны хувьд бол энийг хитэрч байна гэж хүн харддаггүй юм байна. Зүгээр би өөрөө дөнгөж ухаан суугаад нэг улс төрийн сонин уншлага эднэр гээд нэг 7 8 9 10 дугаар ангид ганц хоёр юм хийдэг байлаа шүү дээ. Одоо улс төрийн мэдээллийн одоо цаг маг гэж 7 хоног болгоно нэг өдөр. Саяхны хүртэл байсан. Тэр үеэс ухаан суусан өдрөөс эхлээд Араб Израилийн дан гэж ярьдаг байсан. Одоо чинь 60-аад оны үед. Одоо ч. Өнөөдөр дахиад одоо хэдэн жил болж байгаа вүлээ. Араб Израилийн зөрчил бол хэвээрээ байж илээ. Өөрөөр хэлэх юм бол төр намжиж ийсэн харьцангуй дөлгөөн үе байд юм байна. Тэгэл янз бүрийн бодлогын одоо аль талаасаа гарсан янз бүрийн юмнаас болоод дахиад өрнөөл явд юм байна. Украины, Оросын одоо энэ зөрчил бол яг энэ шиг олон 10 жил үргэлжлэх маш их том магадaltaй аюултай. Тэ. Энэ бол аюултай. Одоо би энийг бол би хэлээд байгаа юм биш. Би өөрөө юм дайн байлдааны мэрэгжилтэн биш. Бас ингээл дэлхийн их олон хүмүүс тэр байтугай Оросын өөрийн их олон хүмүүс энэ чинь тухай хараад дүгнээд байж штэ. Оросыг бас дотроос нь мэддэг хүмүүс. Мань мэт нь бол одоо хөндлөнгөөс хараад энэ арай ортой муудаал гэж бодож дүгнэж харьцуулна уу гэхээс биш. Дүгнэхэд хэцүү штэ. За ялангуяа Европын илүү том юм мэддэг бүр зорилготой юм судалгааны байгууллагуудын хэлж байгаагаар энэ бол удаан үргэлжилнэ л гэж хэлж байна шүү дээ. Тийм учраас бол энэ Монголд ямар ч ач тус байхгүй. Тэгэхээр ач тусгүй энийг мэдэх юм бол би яагаад ингэж асуусан бэ гэхэлэр хэрвээ одоо бид ч 2 хөрштэй. Тэгэхээр нэг хөршт нь энэ асуудал ингээд олон жил үргэлжилнэ гэж ингэж прогноз хийж байгаа бол тэр нь зогтсон одоо тэр үед яаж улс орон Монгол гэж айл амьдрах тухайга бас хол харж ажиллах хэрэгтэй юм байна гэсэн санаа хэллээ гэж ойлголоо шүү дээ. Энийг бол одоо цалин авж байгаа үүнийхээ төлөө ажиллаа хийж байгаа энэ хүмүүс нь одоо ирэх биш юм боддог байлгүй дээ одоо би. Бүгдээрээ л бодох хэрэгтэй л дээ. Хоёр бол яг энэ зүгээр ингээ буу халж болно. Тэнд нь бүр үүрэгтэй хүмүүс байж байгаа шүү дээ. Бас тэдний ажлыг одоо хоолыг булааж идэж явах үү. Бид санаа оноо хэлээ. Тийм ээ тийм. Одоо асуувал хариулъя гэдэг шиг асуух юм бол санал хийж болно шүү дээ. Тэр чинь үнэхээр хүн болгонд би ягаад ингэж ийм вөхлөр нэг жижиг төр засгийнхаас гадна ингэж жижиг бизнес эрхэлдэг хүмүүс, арилжаа наамаа хийдэг хүмүүс чинь бас асуугаад байгаа байхгүй юу? Энэ яах бол тэгэх бол гэдэг. Дональд Трамп 1946 оны 6 дугаар сарын 14-нд Нью-Йорк хотод төрсөн үл хөдлөх хөрөнгийн магнат, реалити шоуны од улс төрч. 2017-оос 2021 онд Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч, 2025 оноос Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч. Make America Great Again буюу Америкийг дахин агуу болгох ураны эзэн. Twitter буюу X-д маш идэвхтэй fake news гэж байнга хэлэх дуртай, хан барих, тариф тавих хоббитой. America First бодлогын автор, Довчондоо Америкийн хамгийн алдартай Гелан Шуугаан дагуулсан бизнесмэнээс ерөнхийлөгч болсон. Одоогоор түүний ерөнхийлөгчийн ажлыг дүгнэхэд эрт байгаач өдөр бүр олныг гайхшруулж алмаар улсын шийдвэр гаргадагт нь дэлхийн нийтээрээ тассаар байгаа.
Тэгээ ямар ч байсан өнөөдрийн энэ манай хөршид ойрхон явж байгаа энэ юмыг намжаахад одоо энэ дэлхийд инх тайвныг бас ингэж сахиулахад одоо 8 дайныг зогсоочлоо гэж яриад байгаа шүү дээ. Одоо энэ дайныг зогсооход өнөөдрийн одоо бидний сэдвийн гол баатар Дональд Трамп одоо чухал үүрэг гүйцэтгэх байхаа гэдэг ийм өөдрөг одоо тооноор ямар ч байсан энэ дайныг зогсоо гэж хэлж байгаа учраас энийг эсэргүүцэх ямар ч хүн байхгүй шүү дээ. Дайн зогсоолгож чадах байх л гэж бодож. Одоо тэгжил гордын одоо хүсье, амжилт хүсье өөр яах вэ? Монголоос хараат юм манай Монголын ард түмэл байна. Манай төр засгийн бодлогоос Монголын ард түмэл хараат байна. Гэхдээ зөв байвал Монголын ард түмэн хожно. Энэ том улсуудын бодлогоос бол Монгол улс одоо дайнаас лав юу ч олж хожоогүй Монгол улс бол дайнаас хийж очихгүй. Хэн ч хожихгүй. Тэр Монголын заяа их юм чинь тэгээ болох байлгүй гэж бодъё. Тэгэл өнөөдрийн ярилцлага өндөрлөх үү. Тэгээ өнөөдөр ингээд гинт ингээд энэ сэдвээр тэгээд энэ Дональд Трампийн одоо ингээд зарим хүмүүсээ хэлж байгаа дэлхийн ерөнхийлөгч гэж яриад байгаа. Тэгээ ямар ч байсан дэлхийн хүчтэй гүрний ерөнхийлөгчийн бас бизнесийн амьдрал тэр талаар бичсэн хүлээн зөвшөөрөгдсөн одоо энэ Том Батлер Бовдон чинь Английн философч шүү дээ. Тэгээ энэ дэлхийн бизнес номуудыг судалж агаад ингэж ном болгоод тэрний ингээд бестселлер болоод дэлхийн даяар бас ингэж түгээгдээд тэрийг монголчууд уншаад мэддэг болоод тэрний тайлбарлахад бас та багш хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд, улс төрч хүний хувьд бас ингэж сайхан хайлаад орж гараад сонирхолтой байдлаар тайлбарласанд их баярлалаа. За урьсан явдал бас баярлалаа. Тэгээд үтгэхээр Монголын заяа их тэгээд бид нар бас хөгжлийн гайхамшигыг бүтээх чадвартай үндэстэн гэж би байнга итгэдэг. Тэгээд танд эрүүл их ажлын амжилт сайн сайхныг хүсье өрөөё. Адилхан. Энд чинь ганцхан Трампын тухай ярихад л өнөөдөр ийм асуудлууд босож өрнөж ирж шүү дээ. Гэтэл 50 хүн ийм байгаа. Тэгэхээр дараа чи нэвтрүүлгээд улам их амжилт хүсье. Баярлалаа. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарлсан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг үндэсний үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Бас бензиний хомсдлыг бол хараад Гэхдээ бол яг өнгөрсөн 30 жил манай цагаас